Sounds so funny when I can keep it 1,000 now. You don't really run it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really run it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company goes, I feel like 3,000 energies is down the low. Cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh, Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Сайн мэцгүй та бүхэндээ шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. За тэгээд та бүхэндээ энэ бит хүлээлгийнхаа 34 дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд студид бас бид та бүхэнд өнөөдөр 34 дугаараа хүргэх болно. За тэгээд мэдээж хэрэг MB Talk-ийн Platinum Event гэхч үндэсний дээдлэг ялт байсны Talk-ийн тоглолтын хуваарь зөвхөн Talk-ыг хараарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэж Power Sport усуугаа тэгээд цоошин өнгөтөртэйгээр иргийсэн байгаа дээс хэлмээрээ. Нэвтрүүлгийн Platinum Event гэж PC Mall, Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брендийг аль биес нэрхтээ уушлагыг үлдсэн зөвхөн PC Mall-аас та бүхэн аваарай гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Бүх спонсорудаас MB Talk-ийн зүгээс баярлалаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд мэдээж хэрэг плей-оффын 2 дахь шат маш бас өрсөлдөөнтэй явагдаж байна. Тэгээд ярих юм ихтэй байгаа. Тэгэхээр бүгдээрээ яг Detroit өнгөрсөн 4-өөс хойш энэ дөрөв хэсэгт MB Talk маань яг даваа гарагтаар зурдаг болно. За тэгээд Detroit Cleveland Cavaliers багийн 2 тоглолтоос бүгд эхэлсэн гэх үү? 4-өөс хойш болсон тоглолт тийм ээ? Энийг тавтгүй л болсон тоглолт. Detroit-ийн талбай дээр хийж байгаа 2 тоглолт тийм. За энэ чинь юу вэ нөгөө нэг Anar Cleveland гэдэг таач Detroit дээр сууж сүл бөөмөс. Тэр мөн билүү өөр зурлал гэдэг. Тэгээ энэ сурлал шүү дээ. Тэрнээс тэр дугаараас хойш босно гэвэл тэ тоглолттой. За тэгээд ерөнхийдөө бол Detroit ерөнхийдөө тоглолтын ихнээс хаваад ерөнхийдөө тоглолтын нөгөө санаас гартаа авсан тоосно болсон л да энэ тоглолт. Хоёр тоглолтоо тий. Самбарт илүү өргсөн байна. Тий. Эхний хоёр үе тэр чигтээ Detroit. Cleveland ер нь дандаа л хараас яваад байсан юм тоглолт тийм ээ. Тэгээд талбай нөгөө давуу тал хамгийн их сайн бас ашиглаж чадж байгаа хоёр баг гэдээ бид нар ярьсан шүү дээ тийм ээ. MB Talk дээр яг талбай дээр ер нь очдохгүй байгаа. Өсөг талбайд л очиж хожигдоод байгаа хоёр багууд голцоо. Detroit тэгээ үлдээ. Detroit арай өөрөө. Cleveland. Cleveland бол бүр нэг ч хүч таваагүй. Detroit чинь 3-1-ээс эргэж ирсэн баг шүү дээ. Энэ дөрөвт бизнесийн сэлгээ илүү байлаа. Маш сайн байсан тий. Тэгээд бол ер нь бол зүгээр яг бизнес яг өмнөх цувралын хүнд хэцүү байдлаас цувралыг давж гарч ирээд өөрсөндөө маш ихтгэлтэй тоглосон. Улиралд бас Cavaliers эсрэг тун сайн тоглосон баг шүү дээ. Тэгээд түрүүтээрээ дөрөнц нөлөө бас өмнөх цувралын бол бас арай дээр байна. Плей-офф ихлээр Tobias Harris-ийг ярих хэрэгтэй. Дээрээс нь тэр үзүүлэлт нь юу онцлог үргэлжлээд тийм нөгөө 20 оноо 20 20-оос дээш 8 тоглолт дараалж авсан. Ачаад байгаа үзүүлэлт нь энэ үзүүлэлт чинь тэгээд плей-офф маш юу үзүүлэлт болчихсон шүү дээ. Үн чинь тэгэл карьер хай үзүүлэлт шүү дээ. Карьер хай харин тийм өөрийнх нь тэгэл уул бас тоглож чадвал бас ингэ тоглож чаддаг тоглож чаддаг гэж харуулж байна тийм. Цалиндаа хүрж тоглож ирэх юм хамгийн энгийнээр. Тий өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг юм ил хийж байгаа тий оноо авах. За энэ дээр нөгөө нэг яриад байсан Амарчин битүүрийн нөгөө онцлоод байсан нэгт тоглолтын дараа. Джеймс Хардныг алга болд юм аа гэж яриадсан. Яг энэ тоглолтын алга болсон доо. Заавал нэг алга болно гэдэг үү? Зүгээр ч нэг алга болохгүй хортой алга болоод байгаа юм л та тийм 9 дөөр нөр гэдэг бол тийм үстэй. Тий, тэгээд 6 оноо 8 оноо авдаг тий тоглолтын дээр бол хор үстэй. Энэ тоглолтод би бол James Harden биш Evan Mobley ер нь буруутмаар юм. Evan Mobley яг энэ тоглолтыг үзсэн бол яг энэ 9 оноо авсан шүү дээ. Энэ давсан оноо ерөнхийдөө хингүүгээр 60 70-гүйгээр талбайд байгаа үедээ л авсан. Яг ерөнхийдөө 5 номерын байрал дээр тоглоод самбарт илүү ойрхон тоглосон үед. Тэгэхгүй бол бусд үед 60 70-тай байгаа үед хинт бол доор одоо Tobias Harris-тай үжиж
3 шугамны гадна маш их заалж чинь заавал 3-аас хийх гэж оролдож байгаа юм. Тим тохиолдлууд гараад Табайсарсыг аль болох бодтой талбайд ойрхон аваад орцсон үедээ бол илүүрхэд байгаа байхгүй юу? Өөрийнхөө давуу талыг ерөөсөө гаргах юм тоглож хийхгүй. Тэр яг Evan Mobley-тэй холбоотой юу, коучтой холбоотой. Харин энэ гэхдээ яг зүгээр харахаар яг зарим тохиолдолд одоо энэ тоглолтын дээр чинь одоо энэ харагдаж байгаа хэсэг. Энэ хэсэг дээр бол Оноог нь ойртсон. Энэний өмнө 60 даалан Evan Mobley-ээр хамтаа хоёр оноо ойртсон байхгүй юу? Тэгээд яг тэр раунд дээр бол тоглож болох юм биглээд коучийн буруу юм болов уу гэд үзээдсэн чинь хамтаа гойдээ Evan Mobley бодтой талбар дайрсан тоглолтууд игээд тэр нь гол нь бөмбөг цагт орохгүйсэн хоёр дахь боломж үүсгээд байгаа байхгүй. Дандаа давуу талыг үүсгээд. Тэгээд тэр давуу талаа ерөөс ашиглаж тоглохгүй байгаадсан энэ тоглолтын хожигдлын гол нь байсан гэж бодсон. Энэ дээр нэг юм сонирхолтой статистик байгаа. Evan Mobley нэг болон хоёр тоглолтод нэг ч торгуулийн шидэлт хийгээгүй. Тэгэхээр тэр буталбаруу дайрсан тэр пост-оп гейм ерөөсө хийхгүй. Тэгээд хоёр тоглолтын дээр самраас бөмбөг авах нэг гэн самбар. Тэгээд яг Evan Mobley хэдийгээр хамгаалтан дээр ашигтай байгаа ч гэсэн довтлооны санаачлага ерөөсө байхгүй болчоор Detroit Pistons багийн хувьд юу гэдэг Cleveland Cavaliers багийг хамгаалахад илүү амархан болчихоо тийм. За тэгээд гол зүйл нь нөө нэг урд шугамны Harden болон Mitchell, Donovan Mitchell хоёр дээр хитрхи их урд шугамнасаа тоглолт явагдаад байгаа болохоор Jared Allen бол хийдэг юм аа. Тэр Evan Mobley болон Dean Wade хоёр талбай дээр харьцангуй ашиггүй тоглолтуудыг үзүүллээ. Эхний хоёр тоглолтод. Би нэг юм асуумаар тадаас нөгөө сурал ихтээс өмнө яг гэжсэн шүү дээ. Дөрөв юу яа тоглох болоо. Одоо Орландогийн юутай ингэ тоглож байгаа юм чинь. Нөгөө өндөр ихэнтэй Алlen Mobley-тэй болоод тэгэхээр дөрөв яа тоглох уу гэж бид нар ярьжсэн тийм ээ. Тэгээд тоглолтыг үзэх хэрэгтэй болсон. Тэрнээс тулгаа энэ дөрөвний юу юу байгаа. би болохоор яг цуврал эхлэхэд таамгаагаас Detroit төгсөн. Тэгээд дөрөнгө болохоор Орландогийн тэр нэг хатан хамгаалтын хажууд гайгүй сандживэл Mitchell Robinson Allen Mobley хоёрыг бол идэж ууж ирсэн шүү дээ. Тэгэхээр дүүрэнд бол боломж байгаа. Дүүрний оноо авахгүй гадсан дүүрний хамгаалтын импорт амар байгаа энэ цуврал дээр. Эхний хоёр хожил дээр ялангуяа яг тэр хамгаалтын самбар мамбар гэдэг статын бус хамгаалтууд сайн байгаа. Одоо Evan Mobley-гийн бодтой талбайд илүүрхэж чадахгүй байгаа дүүрнгийн хамгаалалтаа тодорхой хэмжээр холбоотой. Тэгээд яг Evan Mobley дээр болохоор би одоо ингээ байрлалаар нь харах юм бол Evan Mobley-г Cavs-ийн илрэх боломжтой байрлалын ганц болгоч нөхгүй юу ууг нь. Тэгэхээр одоо коуч сайн ашиглаж чадахгүй байгаа юм өөрөө сэтгэл зүйн муутай юм уу мэдгүй. Harden болохоор нөгөө 60 таалантайгаа pick and roll-оо явчихна. Evan Mobley-тэй тусласан тоглолтоо хийдэггүй. Тэгмээд коуч Allen Harden хоёрыг хамт байлгаад 20 дуурын төгсгөлөөс 1 дуурын төгсгөлөөс. Тэгмээд 2 дуурын эхлэлийг болохоор Mitchell Mobley-тэй тавьдаг. Тэгмээд Mitchell playmaker биш байгаа байхгүй. Тэгэхээр Mobley-д ер нь нэг тийм тухтаа довтлох нөхцөлийн би бол багийнх нь бүрдүүлэхгүй байна гэж байна. Тийм. Ер нь бол Mobley-ийн давуу талыг төдийлөн ашиглаж чадахгүй байна шүү дээ. Бага. За, өдрөлтөө байсан James Harden плей-офф дээрээ хэр уурсан бэ баясаа. Тэр чинь эхний хоёр тоглолтын бас James Harden статистик бүгдээр харъя тийм ээ. Ер нь ярьсан нөгөө бидний нөгөө таньдаг бас James Harden гарч ирнэ гэж ярьжсэн. Яг гарч ирсэн. 11 төгрөг урагсан уу? 28 довтлоод 3-аас 11-ээс нэг л хийсэн юм уу те? Хоёр тоглолтын стат гэдэг бол энэ байж боломгүй л дээ. Harden шиг одоо суперстар, багийн лидер тэ одоо те. Аха. Энэ бол те. Ялангуяа одоо эсрэг багийн талбай дээр хамгийн туршлагатай те. Манлайлаад ер нь нэг хожил авчрахад нь том хувь нэмрээ оруулах хэрэгтэй тоглогч нь өөр ингэ. Ер нь Garland-ыг туршлагажуулъя гэж солисон биз дээ. Mitchell гэхдээ бол оноо авах оноонууд бол ерөөхдөө бол бас Mitchell бол угсаа оноо л аваад хүлээлттэй байхгүй. Тэр Harden болохоор энэ тоглолтыг удирдах хэрэгтэй юм байна. Хайруулна тий. Талбай дээр одоо жанжин байх хэрэгтэй юм гэж. Тийм. Энийг James Harden-ийн энэ тоглолтыг мэдээ James Harden одоо 89 оных 37 нас хүрж байгаа. Бид нэр одоо юу гэдэг 10 жилийн өмнөх Harden-ыг одоо харах юм боломжгүй байхгүй. Гэхдээ л энэс илүү сайн тоглох хэрэгтэй. За мэдээж муу тоглож байгаа нэг шалтгаан бол мэдээ Detroit Pistons-ийг хийж байгаа хамгаалтууд байгаа тийм. Яг тэр double team ингээл ер нь бол энэ Detroit Pistons-ийн хамгаалтаас хэрхнээр тоглолтоор гарсангүй шүү дээ. Harden ярих хэрэгтэй бол одоо Harden-ийн нөгөө хамгаалтыг бас ярих хэрэгтэй байх тийм ээ тулгаа. Тэгэлгүй ах уу. Нүдээр хардаг хамгаалтуудыг ярих хэрэгтэй байх. Харуул хүн амар стат гарч ирнэ одоо манай найруулагч түлхэн. За харна. За энийг харъя. Төгсөлийн тоглолт тийм. Хоёр зөвхөн хоёр тоглолт. Хаа? Бөмбөг эзэмшдэг хамгаалж явах үед. Harden өдөс оролт хийл гэсэн үг шүү дээ. 7 дайрын 7 оролцсон шүү. Их.
100% довтлуулж штэ эсрэг бага Хардан тий. Ер нь бол тий. Тий. Энд ч нэг хүн биш. Бизнесийн Хардан хамгаалж байгаа хүн аваад яхад бүгд гүйцэтгэл 100% байна. За тэгвэл Хардан угаасаа хамгаалтан дээр өгтөө ер нь угаасаа сул тал болдог. За энийг бид нар маш олон жил ярьсан. Офын Хардан хамгаалдаг л гэсэн штэ тий Андра. Хамгаална шүү дээ. Энд чи яагаад ингэж юм? Яач юу? Ямар ч үнд дурдаг офын Хардан хамгаалдаг. Одоо бид нар бөмбөг эзэмшиж байгаа 40 минут бөмбөгийг эзэмшиж байгаа олон тоглогчийг дөрөв тоглолтын одоо дөрвийн турш юу гэдэг чи Кей Канахайм дээр тавих боломжгүй байхгүй. Зүгээр яг энэ чин заслан дээр зүрх ч юм уу ингээд мэдээж Джеймс Хардны хамгаалтын сул талыг Detroit Pistons ашиглахыг хүсэж байгаа. Яг Джеймс Хардны ямар үед хамгаална гэж яриад тэгэхээр тоглолт ойрхон явж байгаа тэр дөрөвдүгээр үеийн төгсгөл мөсгөл ямар ч тоглож хичээгээд хамгаалдаг л байхгүй. Тэгээд цуврал асуух чинь гэдэг бол цувралын 1-2 тоглолтод Джеймс Хардны хамгаалтны сул тал байсан уу? Байсан. Зүгээр миний ярих гэдэг юм ганцхан Джеймс Хардн биш Доноvan Mitchell ч гэсэн хамгаалтанд адилхан сул тал болоод байгаа. Хоёр тоглогч сул тал болоо. Гэхдээ хэлэх гээд байгаа юм за Хардн хамгаалтны сул тал болчихсон. За Mitchell угаасаа хамгаалтанд. Тэгэхээр Хардн илүү юу их хэвтэй юм бэ тийм ээ? Одоо чинь одоо талбай дээр очиод ч юм уу юу их хэвтэй юм бэ? Тэрийг те бид нар ярих хэвтэй л одоо нөгөө саяны шиг одоо тоглоом дээр ч 9 он авч болохгүй шүү дээ. 8 он авч болохгүй. Филд гол. Филд гол нийтдээ 2 тоглолтын туршилсан шүү дээ. Тим байж болохгүй. Дээрээс нь нөгөө бусдыгаа тоглуулах ч гэдэг юм уу те. Нөгөө плеймейкерийн үүргийг сайн хүсдэг хэрэгтэй байна. Одоо өөрөөс тоглохондоо хүсэх юм бол уул нь 30 он асуудалгүй авчих хэмжээний тоглогчтой уул нь айсаа тоглолт дээр таны асуулт юм бас Джеймс Хард юу гэсэн хэлээ Джеймс Хард эхний хоёр тоглолтын дээр сайн зүйл ерөөсөө юу ч хийгээгүй байхгүй. Тэр нэг сайн зүйл тэр бөмбөг алдалтаа багасгах хэрэгтэй, оноо авах хэрэгтэй, бөмбөгөө дамжуулах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй, самбраас бөмбөг авах хэрэгтэй. Энэ бүгдийг хийх хэрэгтэй. наа ч ихтэй 37 настай хүнд хитрхи их зүйл биш Юу үү? гэсэн бэ? Тэр 42 той хүн тийчээ хийгээ яваад штэ. Тий. Гэтэ Одоо 37 настай энэ би зөндөө тоглогчтой шүү Тий, ер нь дээ. Яг үнэндээ. ер нь ихтэй Тэгээд одоо жишээ нь Хардн яг үнэндээ тийм амар ажил авах шүү дээ. Одоо энэ зураг хамгийн их ачаал авч байгаа угсаал Кейт Канайм шүү дээ. Гэтэ Кейт Канайм хамгаалтан дээр давуу тал болоод байгаа. Яг нас. байгаа. 42 настай хүн чинь дэлхий дээр цорын газар л та. Тий. 37 бол ерөөхдөө зодог тайлцсан нас шүү дээ. Ер нь Тайл л та. Одоо ийм шүү дээ. Хардангаас харин бид нар одоо юу гэдэг чинь 30 оноо 10-аас дээш оновтой хэмжээд төгсөөд шаардлагагүй. Зүгээр бөмбөг алдалтаа багасгаал жоох үр дүнтэй 25-аас 30 минут тоглол болоо байхгүй. тэгээ туршлах тийм ээ. Тэгээд энэ туршлага тоглолтын Хардингийн туршлага юу гэхээр тоглолтын дөрөвдүгээр үед тэр клатч шидэлтүүдийг хийх боломжтой. Одоо ч гэсэн буталбаруу дайраад орчих тэр нэг ихний алхамтуудыг хийх боломжтой л байгаа байхгүй. За дээрэс нь за бүгд ер нь тоглолтын 3 дахь тоглолт ер нь үзэх үү? Тэгээ Хардангийн өмөр тий Одоо нэг өмөрч үзэх гэж үзье сайн тийм үү? тоглосон юм шүү дээ. Гэхдээ тэр тоглолт эхний бас нэг 36 минутанд бас гараагүй шүү дээ. Тэр өмөрч байгаа чинь сүүлийн нэг 3 минутанд гарсан шүү дээ. Клатч л байсан байхгүй зүгээр үнэндээ. Тэгж өстөө. Тэргээд хийх өстөө тий. Тэгэл болоо шүү. За Клевленд талбай дээр 3 тоглолт явсан. Энэ бол заавал хожих ёстой тоглолт. Яг л хожигдчих юм бол нөгөө 3-0 гэсэн харна нөхөөс хүн Түүх эсрэг болчих гол тий. Тэгэхээр энэ заавал хожих ёстой тоглолт. Тийм болохоор Клевленд бол Би зүгээр яа Тобайсыг яад тэр юм хамгаалж чадахгүй сул төвлөлөд байгаа юм шиг. Хүмүүс дийлэхгүй. Айгу сул байгаа. Хамгаалж байгаа хүмүүс дандаа юм софт байгаа. Харин тийм. Тобас энэ Одоо үгүй чинь осоор томсон талбай дээр байгаа даа байхгүй юу? Тэгэхээр чи осоор томсонд бол зайгүй хамгаалж болно доо. Тэгэхээр чин хумаад энэ Тобайсын саяны бодогтаалтаа оноог хязгаарлаж болохоор санагдаад байгаа байхгүй юу? Боломжгүй биш тий. За мичнүүд энэ тоглолтын үед яалтчгүй нөгөө өөрийнхөө хийдэг нөгөө оноо авалтаа бол хангалттай сайн хийсэн. За эхний үе харьцангуй тэнцүү өндөр оноо авсан үе болсон тий. Мобли хэрэг магтаж болно үстэй тоглолтын дээр. Мобли сайн тоглосон шүү. Энэ тоглолтын дээр бол. Одоо дөрөвдүгээр үе дээр 32-18 гээд 14 оноо Cleveland Cavaliers баг авсан. Энэ стай. Бишлэстэй үшлэстэй. Шон Мерил гэж тоглогч хэлгээрээ сайн тоглосон. Ястаа сайн тоглосон. Энэ тоглогч бол ер нь байгаа үедээ маш ашигтай байсан юм. Сайн мэрилөө. Энэ бол бас Алам Мобли хоёр тэгээд жоохон бие өчж жоохон мутаймаа. Баялаа уртчих. алдаатай. Хоёр л довтлол хоёр довтлол амжилттай болсон. Мобли бол ийм л тоглолт үзэх хүсэж байгаа Мобли-гоос. Илүү штэ юу. Тийм Тобайсаас харин тийм. Тэгээ харьцангуй юу бол бас нөгөө будтай талбар ороод алдаанууд аваад чөлөө шидэлт бас нэг 6 хийсэн. 6 шидсэн Энэ тоглолтын дээр Мобли 10 удаа торгуулийн шидэл. 10.
шийдсэн. 50 хувь жоо хувь багтаа 5-ыг л хийсэн. За яг довтлсон довтлохоо нь гэхээр сорволын шийдэлнээс гадна болохоор 6хан довтлсон. Тэгээ Mobley ч өөрөө илүү агрессив байгаа. Дахиад илүү буцаад бод олон довтлогоо хийх. Mobley ч өөрөө идэвхтэй тогломоор байна. Баг нь ч гэсэн давууга ашигламаар байна тийм Mobley-го. Одоо энэ Mobley Harden-тэй pick and roll явж штэ. Одоо тэгээд ингээ pick and roll явангууд Stewart дэр нь Dunker дээр нь 60-70 зогсож байгаа байхгүй. Уг нь бол Cleveland Cavaliers-ийн тоглолт яг ингээд боломжтой харагдаад байгаа нэ. Mobley-г тэр 3-ын ганц зогсоод хит удаансаад байгаа гэж байна. Одоо нэг pick and roll-ыг нь ихэнх тохиол Jared Allen яваад тэгээд яг нь зай гаргаж өгөхгүй спейсинг үүсгэхэд 3-ын гадаа зогсчиход байгаа. Тэгээс ялгаагүй Mobley ч гэсэн pick and roll явж чадсан шүү дээ. Одоо Jokic pick and roll явал Aaron Gordon Dunker дээр л зогсож шүү дээ. Тэгэхээр Dunker-ийн спейсингийн бодлолбод ойрхон байгаа хамгийн зөв спейсингийн цэг واخгүй юу? Тэр боломжоор уг нь ашиглаад тоглолцвол. За тэгээ Cleveland уул бол 12 доноо илүү байсан. Хувь ур чадвар потенциал харах юм бол илүү баг Cleveland шүү дээ. Ингээ матч апуудыг харуул. Яг үнэндээ. Кейт барил дээр илүү байгаа болохоос бусдангаас нь илүү байх боломжтой баг. Инста юустэй. Бусаж иргүүд тубаас харьс гэх. За ингээ 3 дахь үе дээр Caris LeVert-ийн зурд ороод ирлээ. Өмнөх зурд дээрээс тийм. Амьд үгэн мэддэггүйсэн. Хуучин багийн хэсрэг гэсэн шиг ороод ирчихлээ. За тэгээд нөгөө 12 доноо баригдсан тийм ээ. 3 дахь үе дээр баригдсан. Баригдаад Detroit бүр дээрч гэрсэн. За 4-р үе бол яг плей-оффын тоглолт нэг ийм байдаг заг юм Яг байна. тэгсэн. Хоёр талд ээлжсэн маш уран тоглолтууд үзүүлсэн тийм. Яа, за ингээ нэг оноо дээр гарчих шүү дээ. Яг харис. Бидний нэг өдөрж гардаг харис. Harden Хогийн цэвэрлсэн байна. Harden. За одоо яг хард ихсэн тийм. Harden. Дараас нь 3 довтлогоо тийм ээ. Зогсоо зайг оноо авсан. Яа. Дараас нь 3 довтлогоо. Яг 3-ыг нь хийсэн. Зогсоо зайг. Нэг чинь зогсоо зайг гэж 3 чинь зогсоо зайг. Нэг нь 3 бас тийм. Яг дараас нь 3 довтлогоо хийсэн. За ингээд яг тэгтээ тоглолтын төсөл Cavaliers баг маш бүдүүлэг алдаа гаргаж байгаа шүү дээ. Тэгээ яг нөгөө дүмрэг холдоод бүр айсог нь Одоо болдоод ингээд тайвширч байгаа. Ер нь Cleveland тайвширсан. За эндээс Canahan заслаангүй 3-аас шууд яа тийм нэг оноо олгосон тий. Стоп плей-офф юмстай тогтсон шүү тий. За хин бэ? Tobias Harris-ыг Нэрийн олж дуудаа. байгаа үстэй. Яа Алдаатай. алдаатай ч байж болохоор тий. Өө Тэр нь ороод ирж байгаа болно тий. Гэтэ өглөөг үү? Өгөөгүй шүү дээ. Та. За ингээд тайм аутаас гарч Dunker Robinson airball шидэлэн доо шийдэгдсэн дээ. Харта 19 оныхоо тэр сүүл Кейт triple double. Field goal муу ч гэсэн. тий аюу Turnover нь бүр 8 байсан. Харта 12 удаа тавьжсэн байна шүү дээ сүүлийн 2 минутанд тийм ээ. Тэр 7 оноо авч тий. Яг Harden маш чухал оноонд Harden 30 оноо авах нэрийн шаардлагагүй. Ийм зүгээр бөмбөг алах баг хийгээл яг тоглолтын төгсөл дээр хийдэг сайн юм одоо хийгээл. Harden чинь оноо авдаг өчнөө үнэтэй баг шүү дээ. Harden 30 оноо аваад ер нь энэ баг буруу тийшээ явж ийн гэсэн үг. Энэ тоглолтын яг хуу даваа одоо зөрүүн хүн дээр гарсан ба гэхэлэр мэдээж илүү бусдад талбад оноо авсан баг нь яалтчгүй. Cleveland Cavaliers баг байсан. Илүү олон торгуулийг шийдсэн. Jared Allen, Evan Mobley одоо юу гэдэг нь бүр 20 оноо аваагүй ч гэсэн илүү тоглохоо жоох идэвхтэй оролцсон тоглохооны самбарт явсан ч гэдэг юм ингээд ер нь тоглолтод илүү орж ирсэн илүү даваа толгоцоо гэж харсан. За тэгээд Dennis Schroeder-ыг бас ярих хэрэгтэй байх те. Сэлбинээс гарч ирээд маш хэрэгтэй 11 оноо авсан. Яг нөгөө Cleveland-ыг бол бид нар яг Cleveland-ыг плей-офф гэснээс хойш талбай дэх бол бүх тоглолтоо ажиллаа. Өмнө тоглолтын дээр 4 тоглолтоо талбай дээр ажиллаж Торонтог очоод ингээд яг талбай дээр үнэхээр сайн тоглоод байгаа. Тэгэхээр 4 тоглолт ч гэсэн талбай дээр очих магадлал байх авах те байсан. Ер нь талбай дээр сайн тоглоод байгаа. Юу Cavaliers зөөр тэр наадах чинь сонсгол зүгээр яг зүгээр тийжлэлт боддоо нэг хөдөөнөд байж ус нэг өөр газар очороо удаж идэхгүй. Хогшуушлаад байд юм болоо гэсэн бодлоо. Яг талбай дээр ялтчгүй Cleveland өөрөө гадаг. Одоо Smith-т ч юм болохоор Cleveland-д талбайн давуу тал байсан болохоор талбай дээр олон тоглолт буюу дөрвөн тоглолтыг хийсэн. Одоо заавалчгүй эсэг талбайлаач. Detroit-ийн талбай дээр
хожихгүй бол энэ цуврал хожигдох гээд байгаа. Тэгээ одоо ойлгосон байх үед нэг тэнд очиод үүсэх юм байхгүй юм байна. Хоёр тоглолт. Гэхдээ тэгэхээр одоо юуг нь харлаа та тэгэхээр одоо 4 тоглолтын дээр нь яг санийхаа тоглолтыг үржүүлэх хэрэгтэй. Юун дээр илүү яах вэ? Мобли саний арай илүү одоо тоглох хэрэгтэй. Яг тулгаа гэж. Илүү тоглосон мобли илүү шүү дээ. Мобли сайн тоглож Уг нь бол одоо хамгаалтын матчапыг харах юм бол Хардан бас нэг өмнөх зүр Rockets-ийн кардны замлыг харах юм бол плей-оффын үеэр Rockets тогложод самбарын тоглолтыг 4 номерын ялангуяа тоглолтыг хамгаалдаг тохиолдлууд гардаг шүү харах хийдэг үстэй. Удаан хүмүүсийг. Тийм дефенсив матчап бүгэн Детройт боломжтой санагдаад миний хувьд. Яг бол Тобай Сарс 3 шуумны гадна хөвчлэн гараад эсвэл зүйхаа дундаас шахсан тоглолт хийж байгаа. Шахсан тоглолт хийж байгаа хойш уран чийдэг. Тэрийг тулцсан шүү дээ. Тэр би бол Тобай Сарс дээр Джеймс Хардыг хамгааллаа. Осор Томсон угаас Амен Томсон Осор Томсон угаасаа шийддэггүй. Банкер дээр хөвчлэн зогсоод байж тэр Моблиг өгөөл. За үнэхээр Хардныг дийлээд гараад ирвэл тэндээс нь туслах тоглоно. Мобли ийм хамгаалтын нэг матчапыг жоохон өөрчлөх хэрэгтэй болов уу гэдэг зөв тийм байдал ажиглагдсан. Тэрнээс одоо чинь Pistons үнэхээр бүр нэгээр гарсан илүү мундаг багтаа зурлыг 2-1 тэргүүлж байгаа юм шиг санагдав. Надад бол тийсэн. Бас нэг зүйл байгаа шүү дээ. Тэр нь одоо Cleveland Cavaliers-ийн гараанд гарч байгаа ганц локдаун хамгаалагч ихээр Dean Wade-ийг хийгээд байгаа байхгүй. Donovan Mitchell тэгж хамгаалахгүй байгаа. Тэгээд Dean Wade ерөөсөө нэг тоглолтод дунджаар нэг 3-4 довтлогоо хийж байгаа. Тэгэхээр довтлогоон дээр хитрхи сул тал өөр нь бөмбөг очихгүй болохоор одоо Detroit илүү хамгаалахад илүү амархан болчиход байна л да. Тэгээд миний бодлоор яагаад сэлгэнээс тэр Jalen Tyson ч юм уу өндөр нуруулаг тийм улирал сайн тоглосон тоглогч нараа хийгээд бийдэж болохгүй гэж бодоод байгаа байхгүй. За мэдээж Strus сэлгэнээс гарч ирээд маш сайн тоглож байгаа. Зарим үе шийдэл нунж авахгүй тохиол байгаа. Гэхдээ Strus-ийг ч гэсэн би гарант хийхэд бол нэг асуудал байхгүй гэж байна. За тэгвэл ингээ Cleveland-ийн өнцгөөс бид нар яриад шүү тийм ээ. Cleveland-ийг одоо нэгсэн дэмжиж байгаа өнцгөөс. Тэгвэл Detroit-ийн өнцгөөс одоо ярьж л тохио. Detroit 4 тоглолтод айлын талбайд хожлох юм бол яах вэ? Тулгаа. Юугаас ажиллах юм бол 3-1 бол. Гэхдээ тэхийн тулд одоо айлын талбайд байна шүү дээ. Тий. Одоо заавал хожих гэж боддөө л дээ. Заавал тоглолтоо үзүүлэн дээ. 3 дахь тоглолт ер нь тэр Хардны юмуд ороогүй тэгэл хожих ч л байлаа шүү. Яг ер нь агуулгаараа бол илүү баг. Detroit Pistons юу гуруулаад контрол. Detroit Pistons угаасаа л яг нэг хүн дээр тулгуурсан баг. За тэгээд Cade Cunningham 27-10 буюу ийм баг хувьтай тоглож болохгүй. За тэгээд олон удаа бөмбөг алдаж 8 бөмбөг алт хийлээ те. Мэдээж тоглохооныхаа чанарыг сайжруул одоо яг тоглолтод болж байгаа Duncan Robinson-ыг илүү дэмжсэн тийм Duncan Robinson-ыг хэд хэдэн тоглоом дээр олох хэрэгтэй ч гэдэг юм сул шийдвэрлэх юм уу те. Ийм багийнхныхаа тоглолтыг илүү эхний хагас ялангуяа тоглолтод нь оруулж ирэх хэрэгтэй болов. За мэдээж тоглолтын төгсгөл 3-4 үед бол угаасаа Cade Cunningham хийх ёстой зүйлүүд бол хийгээ явж байгаа. Тэр Cade Cunningham-аас шалтгаална. Баясаа Detroit дээр. Санал нийлэнд Cavs гол нь яг нэг хүн дээр тулгуурсан баг өмнөх зураг дээрсэн тодорхойлсон. Сая анх хэлж байгаа тооцсон тодорхойлж байна л да. Гол нь Cade Cunningham 2 3 4 5 гэсэн байрал дээр биш нэг номер буюу холбогчийн байралаар тоглож байгаа төлж 27 довтлон гэдэг бол бусдыгаа зүр тоглолтоос бүрэн гаргаж байгаа. Тэгээд тэр утгаараа дүүрэн сая хожигддаг тоглолтод тунд таараа тоглосон. Дээрэс нь Pistons-ийн гараанд гарсан тоглогчдоос харах юм бол дүүрэн ганцаараа хас гаруй гэсэн үзүүлэлтээ бус нь бүгд юм үзүүлэлтээ байна. Тэр нэг дүүрэн улирлын турш яаж сайн байгаад бохоод дуусан бэ гэхээр Cunningham-ийн дамжуултыг л дуусгаж ирсэн тоглогч байхгүй юу? Тэгээ Cunningham-аас дамжуулт нь дүүрэн рүү ирэхгүй болж байна. Тэгэхээр энэ магадгүй зүгээр Cavaliers-ийн хувьд бол Cavaliers-ийн хамгаалтын төлөвлөгөө 3 тоглолтод бүрэн хэрэгжсэн. Одоо энэ дээр харин яаж тэр асуудлыг шийдэхээр дүүрэн дээр эхний 2 тоглолтын дээр өмнө нэг цуурлахээс өмнө ярьсан дүүрэн нэг юм доор яг шахсан тоглолт хийдгүү тохоо авчин бөмбөг эсвэл 3 периметр авчин бөмбөг аваад face to face буюу хамаалагч руу харж чад нэг юм залж ордог ч юм уу тим тоглолттой тоглогчсон. Эхний 2 тоглолт дээр маш сайн хийсэн байхгүй. 3 тоглолт дээр тим хийлгэсэнгүү. Тэгэхээр одоо зөвхөн болоод байгаа эхний 2 тоглолт дээр юу болсон тэрийг буцаж хийх хэрэгтэй. За одоо бүгдээ дараагийн цуглал руу оръё. Тэгээд энд нэг баг бол 7 тоглолт гарсан ч гэртээ тоглолтоо их тийм баг байгаа. Тэрийг бол яг ус ялтчгүй харлаа тийм ээ тулаа. Үнэхээр аргагүй мөлий тий. Тэнд одоо энэ тоглолт Sixers хүчтэй маа. Хүчтэй. Sixers үнэхээр талбайд тоглож байгаа. Гэхдээ энэ дэвш тий доотлын дэвш шалал Sixers гэж бичдэг байгаас бус бүх юм л нэгс байлаа. Тийм лээ. Embiid чөлөө шидэлтэй шийдэхэд заалаараа бүүл хий.
Нөгөө бидний Madison Square Garden-аар байдаг Shadame, Tracy Morgan, Ben Stiller, Fat Joe ерөөсөө нөгөө бүх одууд нь яг бүгдээрээ яг л тэр садал дээр сууж байхыг ямар ч шалгаа харагдсангүй. За тэгэхээр нөгөө талбайн давуу тал гэдэг юм бол угаас ихсэж байхгүй юм бэл. Тоглолтыг сайн эхлүүлсэн. Ууг нь. Стойч байсан. Paul George бүр маш сайн хэлтүүлсэн шүү дээ ер нь. Тийм үед 15 он авсан. Тэгээд дахиад оноо аваагүй гэхээр бас арай л Тэгэхээр тэрийг настай холбоотой гэж ядалттай холбоотой гэж тулгаар. За тэгээд Ожаана би гуйны арын болчихсон. Тийм гимтлийн болмос 2 тоглолтод оролцоогүй. За McBride-ыг Ананобигийн оронд гарамт хийсэн байгаа тий. Хэн бол тэр Embiid эргэж ирсэн тий гэмт. Ирсэн Mitchell гарсан тий. Аюу 3 тоглолт. Энд чи 3 тоглолт. 3 шүү дээ. Тэгээ уус Анноби тоглоог шүү дээ. Анноби тоглоог. Тоглоог тий. Сурлын 2 тоглолт дээр би тоглоог. Тэр нэг цуврал тэгээд өмнөх дугаар дээр ярихад эхлэх үүссэн тий. Хэлсэн байлаа. Дөрөвдөд үү? Дөрөвдөд би байгаа. Тийм. Дөрөвдөд чи ихлээр 2 юу Би яг 7 өдрийн дараа ирж байна. Тийм. За тэгээд Шамет бас маш сайн тоглох юм аа юунаас гарч чад. Ер нь юунууд Яг хоо Никсийнх энэ жил юу нөөрөө гэхээр яхаарахгүй Том Тибдөө тусгалжуулагчийг солиод Майк Браун тусгалжуулагчтай ярилцсан зүйл нь ер нь сэлгээг ашиглах тал дээр дэлхийн тэрэл ярьжсэн учраас багийн удалгууд ч ярьсан баг. Тэгээд сэлгээг үнэхээр сайн ашиглаж байна. Өнгөрсөн нэг 2 жилийн Никстэй харьцуулахад энэ жилийн Никс. Тэр бүр маш том өөрчлөлт байгаа юм л да. 7 тоглогчор нүддэг Никс хаа болчиход байна те 6 тоглогчор нүддэг Никс хаа. За тэгээд Sixers-ийн хувьд эсрэгээр сэлгээ авах юмгүй муу байлаа. Цувралын 4 тоглолт дөрүүлэнд. тэр үний юм блэ. Тэрийг Нэг тоглолтын сэлгээнээс 3 онооны тусламж ирэхээр ер нь тэр баг хожим нүдийг хэцүүлтэй. 3 хоног. Нэг тоглолтод тэгсэн. Яг цувралын турш биш л дээ. Сэлгээ үнэхээр авах юмгүй муу тоглосон. Тэгээд нэг нөөц тусалжуулагч гэсэн сэлгээгээ ер нь ашиглаж чадаагүй гэж би бодож байгаа. Нөгөө Sixers энэ тоглолтын дээр сүултээ ягаад нөгөө Бэжүүдээ сүлд нөгөө garbage time дээр яг Бэж сэлгэнийхээ гаргасан шүү дээ. Тэгсэн чинь танаас ирэхэд 3 минут нэг ч болохгүй л шүү дээ. Ер нь таж мэддэг хүн яг бод үнэн л хэлж байгаа шүү. Тийм. Тэгээд бод дүнлэл дээр Ер нь сэлгээнд нь очигдсон. тэр сэлгээд Гараа угаас тэнцүү үзээд байгаа. Сэлгээний цаг ирэхээр оноо ингээд доош ороо. Тэгээ гараа нь гарч иж ингээд нөхөх гэж зовж байгаа. тэгээд яг Paul George уулын Тэгээд бас нөгөө сэлгээгээ баг ашиглаад сэлгээ нь муу агаад хард хяналтаа алдахгүйгээд гарааныхаа тамирчид нь маш их ачаалсан. Одоо Фили эсрэгээр өнгөрсөн жилийн Никс шиг болсон аахгүй юу? Яг л ингээл гарааны 5 маш өндөр ачаал авдаг. Тэгээд дөрөвдүгээр үедэр тэр нөгөө оноо ойрхон дөрөвдүгээр үед явж байгаа төгсгөл оноо авч чадахгүй бол ерөөсөө ядралтай бол. Тэр Макси дайрхаа болж байгаа энэ чинь ядарчаад байгаа. Paul George 4-р үедэр 8 дараасан тоглоо алдсан шүү дээ. Шидэд. Югээс одоо ч ядарчиж байгаа шүү 30 үнэхээр ядарч байгаа. Яг байран сүлэгцтэй. Илүү deep rosterтой баг нь хожлоо. 3 тоглолт тий. 3 тоглолт тий. Браун сайн байлаа. Кат ч сайн байлаа. Bridges харин энэ цуврал дээр эргэж ирлээ. Өнгөрсөн цувралд маш муу тоглосон. Энэ цувралд бол Bridges хамгийн одоо доктортой тоглосон тоглогчдынхаа нэг байлаа. За ингээд энэ тоглогч нөгөө супер отуудыг бид нар Madison Square Garden-д авдаг. Philadelphia чинь супер од цөөх. Paul George Мишлийн спортынхаа эдэн л од юм чинь. Paul George чи эхний үедэр 6-9 гэж довтлоо. Тэрнээс хойш. Тэрнээс хойш 2 3 4-р үедэр нэг ч оноо авах. Фред Рогч Болсон довтлоо. Нэг ч оноо авах байх. Тий харин тэрийг алдчихгүй гэсэн. Уул бол Sixers-ийн тоглолт дээр хожчихгүй л гэсэн хүлээлт дээрийн тоглолт өгсөн. Тэгээд Салтай. одоо яг Philadelphia дээр нэг ийм юм яригдах хэрэгтэй л доо. Одоо тэр Grimes бас бас оноо аваагүй гэж бодохгүй. Тий. Үнэ. Ингээл тэгэхэр ч одоо яах вэ? Одоо ингээд сэлгээнд нь харьцангуй Philly-ийн сэлгээнд нь харьцангуй залуу тамирчид байгаа байхгүй. Тэгээд сэлгээнээс ологж байгаа минут нь тогтмол биш. Тэгээд олон минут биш цөөхөн минут ологддог болохоор энэ тоглолтын дээр ийм цөөхөн минутын залуу тоглогчдод шууд гарч ирээд өндөр хэмжээнд тоглоно гэдэг маш хэцүү байдаг тий. Одоо нөгөө юу шиг Terence Shannon Jr шиг тийм тохиолдлоор сайн маань тоглоод минут олохгүй л бол тий. Тэгэхээр энийг удирдлагын явцад эдрийг тоглолтонд оруулж иж ингэж дасгаж ингэж жоох конференц билд хийж байгаа. Улирал дууг нь сайн ашигласан шүү дээ. Улирал чинь нөгөө Embiid-гүү George-гүү яваад байгаа болохоор сайн ашигласан. Тийм учраас тэрийгэ өргөжлүүлэхгүй одоо ингэж байгаа байхгүй. Paul George, Embiid, Max-ыг амраас үе сэлгэнээс гарч ирж байгаа тоглогчдод
орч ирээд тэр орон зайг нөхөд энэ ойрхон явж байгаа оног бариад байж чадахгүй ингээ алдаад байгаа болохоор олон олох боломж байхгүй. Тэгээд одоо юу гэдэг Embiid-ийн гэмт бүртээ шалтгаалаад Paul George-ийн одоо наснаас шалтгаалаад ингээд одоо дөрөв тоглох юм нь бол боломжгүй байхгүй. Тэгэхээр энээс болоод сэтгэл зүйн хувьд одоо ингээд сэлгээнд сууж байгаа гарын тоглогч нь оноос салчингууд тэрийг буцааж гүйцэх ёстой болчих шүү дээ. Энэ сэтгэл зүйч айгүй хэцүү. Гэхдээ би угаасаа санал нийлээд би ч угаасаа баг ер нь зүгээр нэхэж тоглох илүү ядардаг шүү дээ тийм. Илүү ядардаг шүү дээ. Одоо юу гэх юм илүү явж байгаа оноо илүү ингээд нэг тоглох сэтгэл зүй дутуу явж сэтгэл зүй дутуу явж байгаа баг илүү ядраа. Гэхдээ энэ үйл чиний зүгээр гарны тав бол үнэхээр хангалттай. Би бол хангалттай одоо ингээд адилхан үүсэх боломжтой. Яг ч үгүй нөгөө сэлгээ гараад байгаа дараа Drummond, Bono, Barlow, Grimes гэдэг энэ дөрвөн тоглогч гарч ирж байгаа. Ер нь ихтэй минут маш бага. Тийм. Гэхдээ энэ дөрвөл гарч ирж байгаа. Тийм, энэ дөрвөл гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн тоглогчийг та харалт. Тэгэхээр нөгөө угаасаа онооны тусламж ирэхэд хэцүү. Grimes бусна онооны тусламж байхгүй. Тэгэхээр яалтчгүй энэ сул тал нь болж ирсэн л та. Баясагийн хувьд нэг дөрөвт тоглолтын таймаа баг үзээ ярьчмаар юм шүү дээ. За дөрөв үзчих. Угаасаа дууссан. За дууссан. За тэгээд дөрөв тоглолтыг үржлүүлээ үзцгээе. Дөрөв тоглолт мэдээж буцаад Sixers-тэй. За яг адилхан. Бүр баг ордныных нь яач одоо гэртээ орж иж байгаа шүү дээ. Гүг гүгсээ гэсэн шүү дээ. Одоо өмнөх 3 тоглолтыг 50 60 зэрэгэлдээ хат юм аа ядчих. Тий, цаг 30 минут явдаг биз дээ. Угаасаа ер нь нэгстэй тааруул тэгэл ер нь тэгэл талбай малбай бол бодоод ирэхгүй юм. Нью-Йоркийн хөлдөөч фил шүү дээ. Тий шүү. Ерөөсө 160 км-ийн зайтай нэг цаг 30 минут яваад орчдөг гэдэг. Тэгээд за энэ бол гэхдээ үнэхээр бүр бороо оруулна гэдэг лүү те. McBride хэлсэн тэрийг. McBride 3-аас Энэ нөгөө нэг зогсоо зайгүй 3-аас оруулна гэдэг чинь. тийм ястаа зогсоо гэж яг энд энийг дэлгэдэг юм билээ. Энэ яриг нөө үзэгчтэй нь ойлгохгүй аа. Манай бааж ах эд үедээ зогсоо зайг уураас оруулдаг гэсэн юм. Өмнө тийм тийм ярьсан юм а тийм. Зогсоо Мааталж байгаа тийм үү. Би одоо нэг 90 оноо авсан болов. Тэгэхээр Мадраг үтэй айгу сериосны ярьсан бид гурлаа сонсон те. гэхдээ ингэж оруулах юм бол нөгөө яриадсан шүү дээ бид 23 хийгүүл гэдэг. ингэж оруулах юм бол ямар ч байгаачихгүй. хож штэ нөгөө оруулж байгаа баг нь. Тийм, шууд явж штэ. Орчин цагийн сагсан. Орчин цаг. Дээрээс нь нэг гисэн. Нэгдүгээр үед оруулсан 3 шидэлт нь 13 удаа 3 шидэлт. 11 удаа оруулаад эхний үед оруулсан 3 оны шидэлт плей-оффын. Тэнцсэн. Эхний хагас оруулсан 3 нь 18-аар бас тэнцсэн. тэнцсэн тийм. Бас тэнцсэн. Тийм. Тэгэхээр ч одоо ерөнхийдөө нэгтэл гэсэн үг. дандаа нэгт яваад гэсэн тийм. Бүх цаг үе хамгийн их одоо 3-аас шидсэн плей-офф тоглох гэсэн үг Тэгээ тийм. багаараа 44 удаа 3 оны шидэлтээс 25-ыг амжилттай болсон. 56% дуурайсан. 75 оноо 3 оны шидэлтээр авсан. 75 оноо шүү дээ. Дөрөв тоглогч 4-өөс дээш удаа 3 оны шидэлтийг амжилттай болгосон. Старт хийсэн сте. Bronson, Арай амар шидсэн. Josh Hart, Ер нь зүгээр Bride энэ плей-оффынхаа одоо нэгэн шамт байсан юм. Никс ерөнхийдөө уучраа олчлоо. Тийм үнэ. Одоо сүүлийн Улан таялт тоглоод энэ да. 7 тоглолт дараалаад амар тоглолоо шүү дээ Никс. Плей-оффын. Би одоо ихтэй яг ингэмээр за Sixers-т бол хугасаа нэг зүйлд нь одоо баяр хүрэх юм уу эсвэл одоо ямар ч сан NBA-ийн дорнодын өрсөлдөөнийг бол шууд өөрчилсөн заяа. Бостон хожиж өрсөлдөөнийг өөрчилсөн. А гэхдээ Нью-Йорк Никсийг хамаагүй хүчтэй болох шүү дээ. Бүр ер нь Нью-Йорк Никс яг энэс хойш тэгэл бүр одоо би хамгаал үгүй биш бүсийн одоо финал гарч ирж ярьсан шүү дээ. Тэр бүр улам бидэд байгаа юм шиг. Одоо Нью-Йоркийн тоглолтыг харалтаа. Энд 3-4 тоглолт. Тий, одоо угаасаа юу статистик гарч тэр ингээд магадлал гаргаж байгаа тийм фаворит нь Нью-Йорк ч байгаа. Бостон Sixers яг юг өөрчлөөд фаворит юг л өөрчлөж ачиж байгаа юм л да. Бостон нэгдүгээр шатаас яаж өгөөд Яа. удаан хугацааны дараа бага финалд харах таалах шиг байна да. дээр харагдах гэдэг. Үнэхээр хамгийн өндөр нь Нью-Йорк болчиход байна. Одоо үлдсэн багадаас хамгийн deep roster-тай ч байна. Одоо Cleveland-тэй жишээ тоглож байгаа нэг шахах юм бол илүү л харагдаад байна надад бол. Detroit-оос ч илүү Тий, харагдаад. Ананоби сая гимтлэхгүй одоо байхгүй байдаг ч болно. Тэгэхэд энд ямар ч тэр хүн Нөгөө зураг сонно шүү. Тэгэхээр Anunoby идгээл ороод ирж шүү. тий тэгэхээр нөлөө байхгүй болж байгаа байхгүй яг юм. Pride-ийн тоглолтод 3 оны шидэлтийг 7 удаа амжилттай болгосон. 9 шидсэн. За, Шамто. Шамт хүртэл ингэ шидэж байгаа. Шамито. Jordan Clarkson Энэ сигнээс гарч ирсэн бүх хүн цогноо. тэр оноо. Тэгэхээр энэ плей-офф ер нь нөгөө нэг Sixers-ийн явуулсан тоглогчид нь алдаг л плей-офф болж байна доо. Isaiah Joe, Jared McCain, Landry Shamet гэл
голсон тоглогчд нөөр багууд дээр алаад. Одоо нэг хэстэй байна. Одоо зүгээр энэ юу үзчихээ. За энэ бол яг үнэндээ болцтой үзээгүй гэх юм уу те? Тийм одоо дөрөв тэг дээр чинь ямар юу ярих вэ? Илүү илт илүү байл. Талбаан ч илүү байла. Талбай дээр ч Нью-Йорк Никс ч яг л OKC шиг л байл шүү дээ. тийм амар л. Тэгэхээр яг одоо юугаар ярих гэж бодож ил та. Шууд юу горч статистик харж уусаа нэг. За тэр одоо ялгаа нь энэ бол өстой. Уран шидэлт рүү. Тийм одоо юу Самбар маа. Угаасаа тэгээд энэ тоглолт бол бүрдэггүй. Одоо хамгийн мяа тоглолт нь баг энэ шүү дээ. Эхний тоглолт бол яг угаасаа ойлгох шалтгаан байсан шүү дээ. Энэ тоглолт бол угаасаа тэгэл алуулсан да. тоглолтыг тэргүүлсэн үе 97 шүү дээ. Оос 3% тэргүүлсэн юм уу? Эхний үед. Нэг хөв нэ. 2 тэнцсэн. Тийм байна тий. Тэгээд 44 гоо. 2-0 гэж эхлээд 2-2 дээр нэг хэдмээ явсан юм шүү. 13-8 Тэгэл 44 онооны зүрх гаргасан гэхээр тоглолт. Тэг юу хэрэгтэй те. Энэ зөөр энэ плей-офф Майк Брауныг Магтмаар. тасалжуулагчдын багийг л магтмаар байна. Атланта Хокс огт нэг Атланта Хокс дээр сурлын дөрөвт тоглолтын дээр санаж байвал Карлантын Таунсын онцлог дамжуулалтын тавыг эрс нэмэгдсэн. Тэрнээс хойш сая толгой хэлээд 7 тоглолт гэж. 7 тоглолт дараалаад Карлантын Таунс хамгийн доотлол нь 6 онцлог дамжуулалт гэсэн байна. 3 тоглолтод илүү 10 онцлог дамжуулалт гэсэн байна. Тэгэхээр энэ юу илэрхийлж ийм гэхээр Детройт Никс хоёрын тоглолт багийн бүрэлдэхүүн бүтцийг ажиглах юм бол төстэй яг холбоон тоглогч дээрээс үрсэн гэсэн үгтэй байгаа байхгүй юу? Тэгвэл одоо нөгөө эсрэгтэл Кана юм ганцаараа 27 довтлоод бөмбөг эзэмшээд бусдын тоглолт одоо унж эхэлж байгаа бол Никс энэ асуудлаа Брансныг нөгөө хараад байдаг тоглолтод болиулаад гол довтлоо зохион байгуул гол найруулагч нь Карлантын Таунс юм байна гэдэг шийдвэрийг улирлын дур чигээгүй өмнөх жил хийгээгүй тэрний өмнөх жил типс тасалжуулагч хийгээгүй хэдэн жил чигээгүй. Тэгээд одоо энэ плей-офф дээр гид өөрчилсөн. Энэ үр дүнгээ өгөөд гэлээ. Энийний дараагаас Майк Браун, Карлантын Таунс хоёр хоорондоо байнга асуудалтай байна гэдэг хэдэн сар энэ хэвлэл мэдээлэлээр явсан. Тэгсэн чинь одоо асуудал өөрчлөгдсөн гэдэг Карлантын Таунс сая сүүлийн хожлынхаа дараа өгсөн ярилцлаган дээр хэлсэн байлээ. Майк Брауныг өмөрөөд. Майк Брауныг одоо нэг шири гэдэг бас шиг багаас одоо бас шиг удирж байна гэдэг фэнүүд нь дормжлоодсон чинь Майк Браун шири бас шиг удирдаад хэвээрэл байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хожоод байна гэх. Гол нь тэр тамирчдын багийн уур амьсгал маш сайжирсан чинь юм байна. Тэгээ Карлин Таунс өөрөө аз жаргалтай байна. Таунсын Нью-Йорк гэдэг дэлхийн хамгийн том зах зээл дээр очсон яах гэж авчирсан гэдэг тэр одоо хүлээлтэндээ хурж эхэлж байгаа юм болов уу? Тэгээ яагаад энэ хүнийг бас нэг сонгоцсон юм бэ гэдэг нь тэгээд бас бид ч бас нэг асууя. зүйл сайхан л болж байгаа юм. Энэ одоо өөрчлөлтийг хийслэй гэж штэ. Тэгээ ингээ харангууд сүүлийн сагсан бөмбөгийг харахаар одоо чиний өөрчлөлт Нью-Йорк Никс үү Кливленд үү? Финалд. Би Кливлендийг бүсийн финал гарна л гэсэн болохоос NBA-гийн финал гэж үзсэн. Нэг ч удаа хэлээгүй байгаа. Тэгэхээр миний бодол одоо хүртэл өөрчлөгдөв гэвэл л. Ер нь гэхдээ Нью-Йорк миний хариулт аль бүсийн финал гарна гэсэн чинь ямар ч үг юуны Калверс эсрэг гарсан ч ялнаа л гэж бодож байна. Уусаа 20 дугаар Celtics-ийн нэг сүл байсан шүү дээ. Тэгэл аль нь ч байсан Калверсыг өзнө л гэж. юу бүгдээрээ юу харагдгүй одоо Sixers-ийг ярих хэвээр. Sixers-ийг үлдэн дууслаа. Гэхдээ яатчгүй Sixers-ууд эргэтүүлрээс энэ Бэжийнхаа юг ер нь үүргийн тоглогчдод гэж бид ярьдаг шүү дээ тийм ээ. Ингээд хамгийн урт буюу те одоо 6 жил дараалж 20 дугаар штыг даваагүй гэдэг анти рекорд эзэн боллоо жоо юм бид. Уг нь Джеймс Хардентай зэрэгцээд хандаа явж исэн чинь өнөөдөр ингээд ганцаараа дээшээ тэргүүн байрлуу залглаа да. Араас нь мичл явж байгаа. Тэгэхээр энэ бас жоохон бүтлмуутай хоёр хүн нэгтчихэд байна шүү дээ бас. Тийм нэг 20 дугаар давж чадахгүй нэг асуудалтай хоёр хүн нэгтчихэд. Гэхдээ ингэнэ шүү дээ. Одоо ингээд нөгөө цаана Детройт хожчих юм бол энэ буцаад тэнцээд орчих юм биш үү? Оо тэгнэ. Хандаа ороод шүү дээ. Мичл 5 болоод ороод ирнэ шүү дээ. Одоо тэгээд Embiid-д ийм байгаад байна л да. Сүүлийн 3 жил 39, 20-д 38 тоглолт тэгээд өдрлийн талаас илүү өнчөөд. Тэгэхээр яг Филигийн яг уртын одоо төлөвлөгөөнд ч гэх юм уу Embiid ер нь байгаа мó айсгууд Embiid-ийг явуулаад одоо энэ хин Edgecomb Maxi хоёр дээр тулгуурсан багийг цааш нь
хүүхдтэйгээ явах юм уу гэсэн асуулт гарч Яг энийг харъя л да нараа. Одоо энэ дээр яг харагдаж штэ. За одоо яг цалингийн юу харагддаг вэ? Эмбидийн сүүлийн сонголт нь одоо ингээ эхэлж байгаа л та. 3 жилийнхэн сонголт. Тэгээ иргэчүүдийн 3 жилийн батлаад 59 сая тэгээд 64 69 явчих нь тийм үү? Хийг бэртэх бол энийг мэдэхгүй байна. За Пол Жорж бол бас 2 жил үлдсэн байгаа юм. Гэхдээ сүүлийн жилийн юу юм зү тэ? одоо их тоглогчоос хамааралтай. Хамааралтай тэр. За Пол Жорж шууд плеерийн сонголтоо хийж штэ би үлднэ гэд хин цаант явахгүй. Пол Жорж ч бол тэгээд ерөнхийдөө байхад энэ гурван тоглогчийн цалин ихтэй ямар их юм метр хийгээд байх л. цалингээс хэцүү юм юм те. Энэ гурван тоглогч 100 хэдийн авч авчихлаа шүү дээ. Энэ гурван Багууд ер нь амжилт үзүүлсэн багууд ийм л аа. тэгэхээр одоо энэ тэгэхээр дуталтаа талаа бид нар харлаа шүү дээ. Юу вэ гэхээр дуталтаа нь яалтчих одоо тэр үүргийн тоглогч нар буюу дээрэс нь сэлгэний тоглогч нар тийм ээ. Энэ дээр яалтчих одоо оноо авдаг тоглогч авчихгүй бол Тэгээ одоо Кайл Лаури дүгдэг мөнгөө одоо өөр хүн дүгий доо тий. тийм шүү дээ. Одоо тэр Маккейнийг явуулан байж Барловд гэрээ өгч яхаар ер нь одоо отгод Лауриг явуулаад Маккейнэ үлдээгээд тэгээд Барловд гэрээ өгч байсан ч юм шиг нэг бодлоо. Тэр хоёр Одоо арын алтмалбанд ажилд авчмаар Лауриг одоо тэр ростер төлөж байгаа. Тэгээ метр хийх гэдэг юм. Тоглогчийн орон зай эзэлж яхаар. Тий. бас тийм бас зөв шүү дээ бас тийм. Өө тэгээ Маккейнийг харалтай тий. Одоо жишээ нь Маккейн байсан бол энэ цувралд яах вэ бас гараад нэг 2 удаа 3-аас оруулаад тийм одоо Граймсаас өөр оноо хөнгүү байгаа сэлгэн дээр нэмэр болох ч байсан юм билүү. Ингээ бодохоор Их ч тэгэж яг тэгэхээр Эргэжил харин би үнэхээр мэдэхгүй байна. Эсвэл энэ 100 эмбидээс салах гэж үзэж магадгүй. Эмбидийг 54 сая долларын цалинтай 60 гарцсан байна. 60 эдэн сая. 60 сая, за ер нь 60 сая. за 60 сая доллартай тоглолтын одоо 30% нь удирдлагын 30% тоглолтын тоглогчийг багууд хэрэг бол Харин мэдэхгүй. яг нөгөө нэг авдаг багууд нөгөө авдаг багууд ч юм уу авна шүү дээ. Нөгөө авч нөгөө юу байж гэрийг дуусгаж өгдөг тийм багууд бол авах л та тийм. Магадгүй харин мэдэхгүй. Би одоо үнэхээр юу ч мэдэхгүй. Яах вэ? Ямар өөрчлөлт үлээх. За ямар ч гэсэн Sixers ямар ч гэсэн тодорхой хэмжээний өөрчлөлт хийх нь тодорхой баг. Яг нэг том өөрчлөлтүүд ирнэ гэж байхгүй л. Тийм бидээс салж ижил том өөрчлөлт гэж яригдаж салж чадахгүй бол тэгэл ингээл байж л. Сэлгээгээл өөрчлөлт. Гэтэ Embiid-ийг салаад хэнийг авчих? Хүн авчрах албагүй шүү дээ. Нэрнээс нь сална шүү дээ. Драфт ирэх ч юм уу. За бүгдээ хэсэг ормын дараа бүгдээ уулзцгаая. NBA тогт хамтгаар залуусаа. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Singur brand 18 years of emotions. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль биесны хэрэгтэй. Дээрээс нь бусад хатраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Singur brand 18 years of emotions. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Айко гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж.
алдах хүртлээр гол оруулж оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10-т багтсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикэмэр таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикэмэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Хамтаа үзэгчдээ баярлалаа. Та бүхэнд энэ биток өөрсдөө удирдлагын 34 дугаар хүргэж байгаа. За тэгээд нэвтрүүлгийн Platinum Event гэхэж Монголын хамгийн зөөлөн шаарыг Сингур Ультра Smooth Ultra Cool байгаа гэдгийг та бүхэндээс хэлэхэд таатай байна. За одоо бүгдээрээ сая дорн дээр өссөн бол одоо харин өрөндөө зурлал руу орцоо ингээд Los Angeles Lakers баг OKC хойд тоглолт тийм ээ. Шарын шашин OKC хоёр уу? Шашин шиг юм байлээ ялцчихлаа гэсэн. Чихтэй холуур явж байгаа жоохон гайг өөр төрж авчих дуртай юу тулгаа ер нь. Хэрүүлийн альбер зүгээр өөртөө зүгээр байж хат авчаад толгойд авчаад тавьчих юм шиг санагдсан надад. Хайшин тэгээд одоо Лекс тэгээ айгаад одоо үзлөдлөө илэрхийлэхгүй байна. Тэр баримж идүүлдэг шүү дээ. Ямар амт юм. Энэ чи яг багаас гадна их олон хүний фэн юунууд нэгдсэн тийм явж байгаа байхгүй юу? Лукагийн, Леброны тэгээд Лекерсийн 3 юм нийлээд Лекерс үлчээд байгаа болохоор. Ялан сар хойлох хэрэгтэй байх л та. Хэр алдахгүй шүү дээ яваа наач. За энэ хоёр дахь тоглолт. Тий. Лекс сайн тоглож байгаа, сайн тоглож байгаа. Ер нь сайн тоглож байгаа. Маш сайн тоглож. Хагасыг бол бүр Эхний ер нь 2 үеийн сагсаар үзүүл Лекс бол ер нь болох гээд байна. Данч 4 үе юм л та. Ер нь бол сагсан мөхт Уусаал илүү баг 2 дугаар хагас илүүлээдэг үстэй тийм. Энэ бол бүр хамгийн чухал үеийг бүр 3 дугаар үе гэж ярьдаг үстэй бүр. 3 дугаар үедээ оноо яасан баг тэгэл хождог гэдэг одоо бичдэг дүүрэлсэн баг. багийн чанар л чанар тий. тоглолтоо 4 үе хадгална гэдэг чинь тэгээд. Тий, тэгэхээр Тэгэхээр 2 үе сайн тоглож байгаагаа сайн баг гэж харж болохгүй л тийм. тий тэгэхгүй тийм шүү дээ. Ер нь хилээл байгаа бас багийг нөгөө сохроор биш яг боттоор шүүмжлээд дэмжих гоё шүү гэж би бол хилээл байгаа. Тэгэхээр энэ одоо гараад ирвэл манайх ямар судалгаа оксиг хожно гэдэг манай идрүү гол хідүүн барьсан мөрөд тавьсан байсан гэсэн бэ. Тийм гэсэн тийм. Идрах цан тэрсэн идрах бас ухааны үндэ бизнесмен үндэ. Ухааны үндэ. Гэс чи энэ ч нэг ашигтай бизнес эргэлдэж байгаа мэн гэлс ороод хөрөнгө оруулалт хийчихгээл цааш орчих. Манай идрээ чинь за би 5 үнэтэй гэдэг аюу. Би бүр тэрийг хараад хатархаад хацарчиж би ингэх байж гэж бодсон шүү дээ. Гэхдээ ер нь бол тэгээд бас нэг хараар биш яг бодит байдлаар бас багыг харах хэрэгтэй. Үнэн. Энд чинь бүх цаг үе ингэдэг байгаа шүү. Хамгийн гол OKC чинь баясаа үнэс бүх цаг үе. Би бүх цаг гэж ярьж байгаа шүү. Хамгаалтын бүх цаг үе номер 1 тавьж байгаа одоо тоглоо юу хоёроор явж байгаа багийг бид нар дүгнэх ёстой шүү. Бодох ёстой. Тэрийг л бүх цаг үе хаашаа маашаа гэдэг гуглдэж мэдэхгүй хүмүүс тэгэл юм лээ. Тэгэхээр ч одоо энэ чинь бас тэр ч одоо бид нар бас би нөгөө бүх цагийн хамгаалтаараа шилдэг мэлдэг бичсэн чинь бүх цагийн хамгийн шилдэг баг гэдээ уншицсан юм уу эсвэл мэдэхгүй даа. Үзүүлж байгаа тэр одоо юу н статистик нь тийм байгаад байна л гэдэг байгаа шүү. Гоё мэдэхгүй даа. Шүүгчтэйгээ нийлэхгүй бол нэг сайн баг биш юм байна ч гэж байгаа. Юу ч би бүр сүлдө толгоор за индекс гэж үнэхээр бүр болохоо байсан хүмүүс юм гэж бодсон. Энэ тоглолтын дээр бол яалтчгүй шүүгчтэй холбоотой асуудал гарсан уу гэдэг гарсан. Тоглолтоо тайлбарлая. Энэ тоглолтууд гэхдээ бол нэлээд өрсөлдөд болсон үнэ. Яг 3 дахь үе дээр энэ 3 шидэлт штэ. 3 онооны 3 шидэлт байхгүй юу? Джейлон Уильямс 2-ыг нэгээд нэг нь ээжэм энэ чинь гол нь нөгөө шей сууцсан үед гэлээр онцлогтой тийм. Микэн 3-аас хийгээд Джейлон Уильямс хийгээд энэ нөгөө 3 сая долларын цалинтай залуу мөн үү?
Мөн. 3 хүрэхгүй шүү дээ 2-8. Хин бэ? AJ Mitchell 2 тоглолт дараалал 20 дэш оноо авлаа. 2.8 сая долларын хамгийн бага залхитай одоо. Битромины бас журах их залхитай бодчихсон шүү дээ. Амар. AJ Mitchell үнэхээр амар. Гэхдээ бол Lakers үнэхээр сайн тоглосон шүү. Тэрийг бол хэлсэн. Тэр бол үнэн сайн тоглосон санаасын тоглолтын дээр үнэхээр сайн. Үнэхээр сайн тоглосон шүү. За эхний тоглолтын дээр Остер Ривс маш муу тоглоод энэ тоглолтын дээр 30-аас дээш оноо сайн тоглосон. Ривс ингээд тоглолцоор ингээд оноо бас ойрхон явж байгаа. Шалтгааны нэг. Өө Ячимура сайн байгаа. Яг нь ер нь өмнөх цувралаа бодвол Эйтний тоглож байгаа хүнснэг эс туцвал бусд нь гайгүй байгаа шүү дээ. Смарт ч гэсэн гайгүй байгаа. Ячимура тогтмол тоглож байгаа. Гэтэ Бон хийдгээж байгаа. энэ тоглолтууд гэхдээ нөгөө юун дээр бол маш их нөгөө шүүлтийн тал дээр бол нэлээд одоо юу хэрэгсэн тоглолт тийм ээ. Асуудал гарсан тоглолт. Дээрээс нь тоглолт дуусаад Lakers-ийн бүр багаараа очиж нөгөө шүүгчтэй очиж ярилцсан. Тийм болсон. Тэгээ яг шүүгчтэй холбоотой зүйл дэлхийн айц сагсан мөнгөтэй гардаг л да. Тэгээ ямар ч лид гардаг юм байна тийм ээ анараа ер нь. Тэрийг бид харж шүү дээ тийм үстэй. Яг хөө тэгэл шүүгчтэй холбоотой асуудал дэлхийн ёстой үнцэг болон бүртэл байгаа шүү дээ. Ер нь арилахгүй юм. Арилахгүй үстэй. Хожигдлын хамгийн том шалтгаан бол ер нь шүүгч байдаг. Гэтэ ингэх бол буруу л гэж би боддог. Хожигдлыг өөрсдөөсөө илүү хайх нь хамгийн зөв юм болоо. Яг тэгвэл одоо ингээд цувралын эхний 2 тоглолтыг харахаар ялч бөмбөг алт илүү хийж байгаа баг нь Lakers байгаад байгаа байхгүй юу? 20-14 гэж шүү дээ. Тийм. Тэгээд бөмбөг алдтаас авж байгаа OKC-ийн оноо үнэхээр сайн байгаа. За эсрэгээр юу гэдэг нь Lakers-ийн хамгаалтнаас тоглоом шилжиж байгаа хурдан тоглоомнууд байхгүй болохоор энэ онооны зөрүүнд үүсэт байна гэж бодоод байгаа. За мэдээж өдрийн тоглолтоос плей-офф юугаар ялгаатай байдаг вэ? Илүү контакттай, хүчтэй хамгаалттай ийм тоглолтууд болдог. Ер нь ганцхан Lakers OKC ч биш бүх цувралууд дээр анзаарах гэж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр шүүгчдэр үлээх юм аа үлээхгүй юм аа үлээхгүй. Тийм болохоор илүү өөрсдийнхөө тоглолтын дээр л илүү анхаарах хэрэгтэй бол одоо яг үнийг хэлэхэд ингээл цувралын тоглолтуудыг харахаар яг Lakers үнэхээр эхний 2 үнэхээр сайн тоглолоо ойрхон тоглолтыг ойрхон болгоод ирсэн. Яалтчгүй юу гэдэг тоглолтын 3 дугаар үеэс эхлээл илүү баг нь оноос тасарчаад байна л да. Тэгээ бид нар AJ Mitchell гэж яг үүндээ хийн энэ талаараас ярих хэрэгтэй байна. Эсвэл энэ дээр бол 2004 онд New York Knicks баг драфт 38-аар драфтлагдаад New York Knicks нь 24 онд. Тий. Тэгээд Бэлх төрсэн энэ тамирчин байгаа байхгүй юу? Хинж тоодгүй л байсан. Тэгээ OKC аваад two-way contract өгөөл орж ирсэн жилээр карьер 26 оноогоо хийгээл ингээл маш хүн замыг туулаад орж ирсэн юм болж байгаа. Хинч одоо Калифорнигийн хинч тоодгүй нэг жижигхэн коллежийн намхан нуруутай ийм тоглогч байсан бохоо. Ийм тоглогчийг тесрэлтгүй тий. Ийм тоглогчийг үнэхээр ингээд супер харагдуулж чадж байгаа OKC-гийн систем дасгалжуулагчийн баг гэл тэр ийм зүйлүүдийг илүү ярих хэрэгтэй байна гэж. Тийм яг үнэ. Би хэлээд байгаа шүү дээ. Азежо Маккейн хоёр жишээ нь өөр Sixers-т гэлзэж чадахгүй байгаа. OKC-д гэлзэж нэгдэж чинь тэр чинь яг л анарын хэлдэг систем, дасгалжуулагчдын баг, багийн уур амьсгал гэдэг бүх юм байгаа. Баясаа. Би энэ цуурлаж хэлсэн чинь ойрхон тоглолт, ойрхон алцаал 4 тоглолтод дуустаа гэдэг. Гэхдээ хамгийн багадаа 18 оноор хожоод байгаа шүү дээ. Энэ юу? Энэ шүүгчдийн бүх цаг үеийн одоо хамгийн тийм муу шүлттэй плей-оффын 5 цуврал гэж сөрч хийгээд би дөрсүүдийн түүгээд бэлдсэн. Тэгээ тохиолдлоор энэ одоо Lakers-ийн фэнүүдээс хейтерлсэн гэдээ буруугаар утчихсан. Тэгсэн чинь 4 Lakers-ийн тоглолт гараад ирдэг юм байна. Lakers-ийн цуврал. Lakers-ийн талц үлдээсэн. Одоо энэ жишээ нь энийг одоо ингэж байгаа Phantom Fall гэдэг бүр хочтой одоо энэ сүнс алдаа гаргацсан. Тэгээ хий үзэгдэл алдаа гаргацсан. Ламбер алдаа гараагүй хахад энэ дээр алдаа үлээгээд 1 оноо илүү байсан Detroit Pistons 3 секунд үлдээд 2 шидэлтэй гэдэг ингээд 1 оноогоор Lakers очсон тохиолдол байна. За энэ болохоор тэр заслаа. Энэ зөндөө. Одоо энэ хүн амар алдаа шүү дээ. Энэ бол бас ер нь бол үлээгээ босд үлээгээгүй. Энэ ингээд бүр цуврал шийдсэн тоглолт. Энэ гейм 7. Түрүүнийх бас гейм 7. За энэ дээр энэ тоглолтоор яг адилхан үлдсэн шүү. Энэ бол Google дээр гарч ирлээ. Тэгээд итгэхгүй үзэгчд маань өөрсдөө Google дээр үзнэ гэсэн. Энэ үед амч яг адилхан фэн үсэ. Одоо яг энэ үед бол Lakers. Инглиш хийсэн юм да гэдэг. Тэгээ энэ бол ингээд ийм юмнууд байл.
Гэхдээ одоо энэ 5 тохиолдлыг бичлэгийг харуулж байгаа. За дараагийнх нь энэ 2006 оны финал дээр энэ бүх цувралын турш ер нь Wade дээр илүү үлээсэн гэдэг шүүмжлэл нэлээд гарсан. Яагаад гэхээр Wade энэ цувралд 97 чөлөө шийдэл. Шийдсэн гэдгээрээ бас онцлогтой юм байна лээ. Алдаа. Мэдхгүй цаа тэр мөрийг бол мэдхгүй. За энэ одоо Shakhtar тэр нэг 7 дахь тоглолтын дээр Sabonisтэй шүү дээ. Sabonis Scottie Pippen хоёрыг 7 алдаа. Энэ бол амар шүү дээ. Энэ бас амар зүйл шүү. Тэр байрны авах бүтлэгдсэн шүү. Одоо энэ дээр алдаа. Хардаа. Санийх дээр. Энэ ингээ алдаа. Үлээцсэн. Гараар Одоо алдаа 30 секундын дараа гээд дахиад яг хамгаалж байгаа. Одоо чи нэг Sabonis-ыг 6 болгож суулгацсан учраас ингээ өөр хүн гараад ирсэн шүү. Одоо энэ алдаа. Ингэж үлээсээр байгаа Lakers 2-1 хожигдсон. Гэхдээ ер нь бол тий одоо энэ ингээ алдаа үлээсэн юм дээр одоо дотлооны алдаа гэж байгаа шүү. Тэр нуруунд дээр шахаж байгаа биш. Гараа өргөл зогсчихсэн бод. Энэ дээр алдаа үлээгээгүй. Энэ мэн дээр. Одоо энэ дээр болохоор алдаа баг. Сая бол хажуугаараа хамгаалж байгааз. Цэжний урдаараа биш. Нэг алдаа үлээгээгүй. бонз юм болсон шүү дээ. Тэгээ хардаа бас 2 оноогоор Lakers очиж байгаа. Энэ бүхний эцэст одоо Sabonis, Pippen хоёр хөөгдөөд ингээд. За энэ бол тэгэхээр нөгөө бүх багт ганцхан энэ биш юу. Энэ бид бол ер нь шүүгчнэр бол ер нь алдаа гаргадаг. Хүн үлээд хүн гэдэг зүйл байгаа юм чинь алдаа гарна л гэдэг юм утгаас тийм. Тийм шүү дээ. Хүн л үлээж байгаа. Энэ хамгийн алдартай зурлж байгаа шүү дээ. Шүү дээ одоо тэгээд эний жишээ энэ бол тэгэхээр бүр батлагдсан шүү дээ нөгөө нэг. Шүүгч нь шоронд орчихсон шүү дээ. Тийм шүү дээ. Энэ бол батлагдсан тийм. Нэр тийш үү? Мөр өстэй тийм шүүгч мөр. Өөрөө зарлцсан шүү дээ тэрийг. Би тэр шууд Дэвид дээр. Би тэр цуврал дээр тийм ийсэн ингээд. Энэ ч нөгөө амар кингс үстэй тийм. Энэ кингс амар тохиодтой юм. Коби нүуний шөвдө гаргаж байгаа. Тэгэхээр ингээд хамгийн шилдэг 5 алдартай буруу шүлттэй юм 4 Lakers гараад ирлээ. Lakers-ийн талд үлээсэн байт юм байлээ. Тэгэхээр одоо бүх цагт хамгийн шүүгчнээс тусламж авдаг баг ер нь Lakers. Юу ч фэнүүд юу комплейн дээр Шигэл Александрыг яхаад байдаг. OKC дээр л дандаа үлээдэг. Тэгэл OKC шүүгчний тусламжтайгаар л аварга хамгаалах гал яваад байгаа л гэдэг л комплейн. Би бол тийж боддог яг нөгөө шүүгч бол угаасаа хүн юм чин дутуу харах тийм үстэй хүн л юм чи тэрэн дээр гоё байхгүй сагсан мөнгөний хэсгэн дээр өгдөг те чи робот биш шүү дээ хүн бай чи алдаа гаргаж болно дутуу харсан байж болно бид нар угаасаа түүхнийг харах юм бол одоо чи God's Word-д KD одоо баг дураг тэр юуны дагуу гараагаа явж баг тэр суудлын жилсэн бөмбөг татдаг. Бөмбөг татдаг хараагүй л байдаг шүү дээ тэгэхээр хүн харж байгаа байхгүй гэж бас заримдаа хараагүй тохиолдол байж болно анзаараагүй байж болно алдаа гардаг гэж шүүгчнэр тэрийг шалтгаан болгож ашиглаж болохгүй байхгүй. Болохгүй. Одоо энэ Kings-ийн бол угаасаа NBA тэр ер нь бол энэ супер од тоглогч нарт илүү үлээж байгаа юм шиг үйлдэл байнга л ажиглагддаг шин чи ганцхан Shader ч биш Kobe, Iverson, Vince Carter хин байдэн тэрийг Harden-ыг ч гэсэн Houston Rockets байхад нь Harden хитрхийг үлээгээд энэ хитрхийг торгуулын шугамаа шидэж байна. Тэгэл баг NBA ч дөрмөө өөрчлөсөн шүү дээ. Нэг факт хэлэх үү. Улиралд ингээд шэйл гэдэг болохоос ш. Энэ улиралд хамгийн их алдаа авсан тоглогч. Алдаа одоо шүүгчнэр үлээсэн тоглогчийг Лука Дончич төрүүлчихлээ шүү дээ. Үзэгчтэй. Ядаж нэг тийм судалгаа модлага бас хиймээр биш. Энэ шэйн статистик NBA-гийн бүх цагийн түүхэнд эхний 20-д ч байдаг шүү. Харин тийм. Янас одоо чинь 19-с 20 он үлрэлээ 11 тоглолтод 12 торгуул шийдсэн. 12.5 торгуул шийддэг. Лукагийн шэйн чинь 12 жилийн өмнө 3 жилийн өмнө 3 жилийн өмнө аврагч аваагүй байсан үе шүү дээ. 3 жилийн өмнө үлрэлт хамгийн их торгуул шийдсэн нэг үлрэлт нэг тоглолтод дунджаа нэг 9 орчим торгуул шийдсэн. Харда 15 шидэж рекорд тогтож илүү тохойтой тийм шүү дээ. Тэгэхээр average нь шүү дээ нэг тоглолтод дунджаа шидэж байгаа оролдлогын тоо шүү дээ. Тэгэхээр одоо алдаа тийм шүү. Харин тийм. Тэгэхээр жоохон хөөсөрж хитрхи нэг энэ сошиалор нэг өөр фэнүүд нэг алдаа хямдхан алдаа үлээснүүдийн нэг хайлайт болгоод үзчихээр байнга тэгдэг. Яг зүгээр юм ингээд тийм. Яг бид нар зүгээр юуд гаргаж бас сорогтой байх гэж бас энэ юмнуудыг бас тулгаан бэлдсэн баг. Сорогтой биш энэ чинь статистик факт шүү дээ. Факт. Одоо би яар хэлсэн шүү дээ. Энэ жил хамгийн их алдаа авсан Лука Дончич. Шэй биш. Тэгэхээр энэ сохроор ингэж нэг юу хаа болох хэрэгтэй. За одоо яг зүгээр ингэж байгаа. Мэдээж Лука гимтсэн. За Остериус гимтлээс ирсэн. Гэтэ энэ чинь нөгөө бас бид нар хэлээд байгаа шүү дээ. Энэ чинь нөгөө бид нар биш. NBA ток биш.
Одоо Лас Вегасын тий одоо юу эдгээр одоо энэ ч бас гаргадаг бас тодорхой хэмжээний алт байгууллага одоо юу гэдэг хүмүүс аналистууд тий бүх тий ер нь нэг зөрдгүй ер нь нэг зөрөд идэг байхгүй. Хаяал зөрд. За маш ховхон зөрөндөө ер нь 90% нь яг л байдаг байхгүй. Тэгэхэд цаанаасаа нэг тоглолтын 18 оноогоор Lakers 15-аас 18.5 байсан байхгүй ихний тоглолт 17.5 байсан. А тийм 18-аар хожиж. Тий 18-аар хожсон. Тэгэхээр энэ нөгөө багийн 18 оноогоор 2 дугаар шатны тоглолтыг 18 оноор хожно гэж гаргаж ийна гэдэг чинь нөгөө баг нь ямар илүү баг вэ гэдгийг шууд гаргаад өгч байгаа үзүүлэлт энэ л байхгүй өөрөө. Тэгэхээр энэ дээр нэг тийм угаасаа илүү баг нь өгөх юм уу. Тэгэхээр энэ бол зүгээр яг ингээл болж байгаа л асуудал гэж би ч нүдтэй авч шинээр харж байгаа байхгүй. Ер нь тэр нэг зүрдгүй, ер нь л зүрдгүй. Яг тэгээд үеийн үед нэг хүний төрөл гарсан шинжлэл үү тэгээд хожиж хит доминант байгаа юм. Одоо чинь сайн дээр Lakers-ийн 2000 оны их үе би бол хүүхд байхдаа өсвөр насны хүүхд байхдаа миний хамгийн дөрөв төгс Kobe Bryant байлаа шүү дээ. Гэхдээ жишээ нь би чинь өөрөө Iverson шүтдэг тийм хүүхд. Тэгэхэд Lakers болыг хайх юм бэ? Яг амар цаг сонирхож байгаа үед нэг бол 3 жил дараалал төрүүлчих гэж утахгүй санаж байна. Гэхдээ тэр яг ялгаагүй одоо OKC бол тийм л байгаа. Тийм Шээ одоо яг нөгөө амар доминант Коби дургуй шиг Шээ яг тийм хохирогч нь болчиход байна шүү дээ. Ер нь Dynasty болсон багуудыг бүгд тэгэл хейтүүд их болдог гэж байна. За ойлгомжтой шүү дээ. Байгалийн үйл. Байгалийн ойлгохгүй. Хамгийн одоо юу гэдэг үзэн ядагдах шаардлагагүй баг нь бол миний бодлоор OKC баг. Ер нь бол тийм. Яг л идэр чинь өөрсдөө залуу тасцуулах залуу тамирч драфтаар аваад ингээ органикаар гарч ирээд өөрсдөө ингээ авар гарцсан байгаа байхгүй юу. Тэгээд бид нар нэг юм бас анзаарх багийн 2 дахь шилдэг тоглогч All-Star J-Dub нь байхгүй. Тэгэхэд OKC ямар нэгэн байдлаар тоглолтын хэмнэлээ алдаагүй, хамгаалтынхаа хэмнэлийг алдаагүй, довтлооныхаа хэмнэлийг алдаагүй. Одоо хүртэл плей-оффт 11 тоглогч ашигласан ивэрэл байна. Зүгээр үлгэр жишээ баг байгаа даа. Тий, яг жиг баг байх хэрэгтэй мэй харуулдаг болохоор бид юм сурыг сагсан мөнгөөс юм сурыг гэж бодож бид нар OKC-ийн тоглолтыг үзэх хэрэгтэй. Яг үнэ. Одоо ингээд жишээ нь Хүмүүс л амар өөдөхтэй ингээд мэдгүй. Би OKC-ийн тоглолт үзэх юм жаргадсан шүү дээ. жинхэнэ сакс тоглоод бөмбөг шилжээл хамгаалал. Одоо зөвхөн Lakers одоо Брони Джеймсээс өөрийн драфтын тоглож байгаа юм. Одоо бүрэлдэхүүнд нь жишээ драфтынхаа загаас нь өөр байж магадгүй. Тэнгүүд Нью-Йорк Никс одоо Мич Робинсон, Макрайт хоёроос бусдын драфтлагдаагүй л тоглож байна. Дандаа л ингээд босгоцсон баг байна. OKC чи ихэнх нь ингээд AJ Мичлиг хүртэл хэлээд шүү дээ. Ихэнх нь драфтын тоглож байгаа. Багийн лидерээс Карусаг Ардштайнын 3-аас бусдын баг л тийм байна. За тэгээ Lakers бол талбай дээр бол 3 тоглолтыг одоо өөрийнхөө талбайд авсан. За тэгээд энэ тоглолт бол яалтч тоглолтын хэмнэл тэр чигээр тэгээд ер нь OKC-ийн талд байсаар байгаа л тэгэл дууссан л да. Яг хоо 2 дугаар үеийг Lakers маш сайн тоглож байгаа. Энд дээр нэг одоо энэ дээр нэг ийм л ярих хэрэгтэй болж байгаа. Тоглолтыг ингээд харахад Lakers амар зовж оноо аваад байгаа байхгүй юу? OKC болохоор зөвхөн тоглолтынхаа хэмнэл төр флоугаар сударсан л оноо аваад байгаа. Тэгээд Lakers ялчгүй underdog буюу арай дутуу баг нь байгаад болохоор OKC дууг нь 2 дахь боломжийг олохгүй байх хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Тэнгуут Lakers самраас бөмбөг авалтан дээр үнэхээр OKC-г дийлэхгүй байна. Тэгээд арай гэж хамгаалчаад довтлооны самбар алдчихад. Довтлооны самбар алдаад нөгөөт нь 3 оноо олчихор үнэхээр амар хор хүнөлттэй болчиход байсан. 3 дахь тоглолтын дээр ялтчихгүй. Тэгээ сая стат харж байгаа Lakers-ийн 6 одоо гол 6 тоглогч нь зургуулаа их сайн тоглосон байгаа байхгүй. Нэр ингэсэн. Бүгдээрээ 2 оронтой тоонд оноо. Лукенард 10-аас 7 гэж тогтолцсон байна. Smart 10 оноогоо авцсан байна тий. Reeves авдаг авсан байна. LeBron 20-с дэш авсан байна. Яг ингээд ууг нь бол потенциалдаа хүрэхээр хэмжээний сайн тоглолт үзүүлсэн мөртлөө 20 оноогоор л илүү доод байна гэдэг чинь ялч бол дутуул байна. Уг илүү баг ялч OKC яг үнийн хэмждэг. Одоо ингээд бүгдээр хайлтаа OKC одоо 7 тоглолтоос энэ тэр үү те? Энэ ингэнэ аварга хамгаалж байгаа багууд. Аха. Дараагийнхаа уйлралтаа тий аварга хамгаалах уйлралтаа 7 таг гэж эхлүүлээд одоо нэг энэ амжилтуудад харуулвал Cavaliers 10 таг, Lakers 11 таг, Lakers-ийн 2 үзүүлэлт байна тий. Энэ тэргүүлдэг юм байна. Одоо энэ үзүүлэлт давтах боломжтойгоор үргэлжилж байна. Тий. Одоо 8 таг болоод дуусгалаа гэж одоо дараагийн цувралт гэхдээ 3 дараалж хэрэг хожиж чадвал 11-т тэнцгэл юм байна л да. Ямар юм бэ? Аварга хамгаалж байгаа гэхэд гайхалтай л байна. Тэр Lakers-ийн тэр 3-тоо Lakers одоо тэр чинь яг нэг Philly-тэй финалд гэж байна шүү дээ. Тийм шүү дээ. Philly нэг хожигдсон шүү. Тэгвэл хожигдохгүй дуусгачихс тээ. Тийм утгагүй байсан.
арай доминант байсан тий. Одоо нэг ийм байгаа. Одоо Isaiah Joe ч юм уу, Casey Wallace жишээ нь J-Dub-ыг байхгүй OKC-гийн гараанд гарах эрхтэй тоглогч нар байхгүй. Тэгтээ үлрэлжингаа сайн тоглолцсон. Тэгэхэд AJ Mitchell гэж тоглогчийг ахлагсгалжуулагч нь болох юм байна гэд хийгээд амжилттай тоглуулж шаардлаа. Энэ бол дасгалжуулагчийн уур хам нь тий. За Mitchell бас гэхдээ үлрэл сайн тоглосон. 13 оноо дунжилсан юм байна. Үнэхээр сайн байсан юм байна. Гимтсэн шүү дээ. Lakers эсрэгээрээ юу хийж ийн гэсэн чинь Jake Laravia бүр энэ 3 тоглолтод оролцоогүй. Ашиглаа. Үлрэлт дүүн сайн тоглосон. Сайн тоглосон. Тэгсэн мөртлөө Bronny James-ыг хийгээд байгаа байхгүй юу? Энд чинь шудраг биш байгаа байхгүй юу? Laravia гэж чинь хийх ёстой. Хийх ёстой. Бүр заавал хийх ёстой. Тэгээд юу гэдэг одоо юу гэдэг DeAndre Ayton тоглолт болохгүй тэр Tero гэдэг нэг залуу тоглож байсан шүү дээ. Тэрийг хүртэл самраас мөнгө авах гэж хийж үзлээ шүү дээ. Бүх арга шалгаа үзлээ. Гэхдээ яаж ч утсан юм плей-оффын чухал тоглолтод Bronny James-ыг хийж болохгүй л байхгүй. Яа тэгвэл бүтэн үйлдэлж байгаа тэнцээ бэлтгэл хийцэн сайн тоглогч нарыг гаргахгүй байж ич. Яа Bronny James-ийн бэлтгэл хийж л байгаа л та. Гэхдээ зүгээр яг үнэхээр өөрийгөө баталж харуулаад сайн байсан бол нэг өөр юм байхгүй. Тэгээ одоо уус нөгөө Лукаг нөгөө финүүд Лука бол харин ч энэ бэлтгэлээ бүрэн өвсөн гоё идгээгээд дараагийн удирдалтаа ивэрүүл орж ирэх нь хамаач байгаа шүү дээ. Ер нь бол Олох үсээд одоо ер нь яг финүүд дэгдэл ярьдаг гэсэн шүү дээ. Ирвчүүл, ингэчүүл гэх. Ер нь тэгэхээр нөгөө ирээдүгөө бодох юу руугаа илүү хаа. Зүгээр хамстрингийн гэмтэл нэх хүний карьерийг дуусна яачдаг биш л байхгүй. Зүгээр би зүгээр яалч 3 тоглолтын дээр би Лукаг үнээр харж ирсэн ороод ирчих болов гэх. Одоо бол сурал 3-0 болсон марг ирчихгүй тодорхойлж байна. За юунаас гадна плей-оффоос гадна бас нөгөө багууд янз бүрийн одоо нөгөө юунуудаа хийгээд эхэлсэн байгаа. Жишээ нь Чарльз Ли тасгалжуулагчтай урт хугацааны гэрэг. Тийм яг нөгөө мөнгөн дүүн энэ нь бол яг хав ил болоогүй лээ. Яг хав урт хугацааны гэрээ. Ер нь бол яг хав ер нь бол 4-5 жил байгаа л да. Тасгалжуулагч нар тэгж хийдэг шүү дээ. Эсвэл 3 ер нь 4-5 л тэгэл ингэж бичиж байгаа. Энэ уусаа зөв тий 24 онд Hornets 24 оны 100 Hornets нэгдээд хойч тий дотор энэ багийг ингээд явуулсан одоо плей-офф ороогүй тий одоо ингээд яг төвшин ахиулж чадлаа. Тэгээд бэлтгэмтлээс болоод тэр 100 хамгийн гол нь ингээд Brandon Miller-ыг аваад дараа жилийн Knapp-ыг авчиж байгаа байхгүй. Драфт дээр сайн ажиллаж байгаа байхгүй бас. Hornets одоо тэгээд сайн ажилласан гэж хэлвэл өдөржингаал ирсэн. Энэ бол өстой нэг хүртэлстэй урчин тэгээд Blazers-ыг бодвол тий Portland-ийн эзнийг бодвол Hornets би хэлсэн шүү. Hornets угаас нэг бид хэлсэн шүү. Маш хурцтай яаж байгаа мөнгө хэрэглэж байгаа болчихсон байлээ. Банкны одоо чинь 2 дахь хот гэж шүү дээ Америкийн. Банкны төв тийм болчиход байгаа юм байна. Тэгээд зөвхөн сагсан бөмбөгийн их хот гэж бид яриад байгаа шүү дээ. North Carolina. Тэгээд тэр яаж ч сагсан high school коллеж нь илүү алдартай. Тэгэхээр эндээс явж байгаа. За дээрэс нь бас нэгэн мэдээ өчтөр өглөө гарсан мэдээ. Steve Kerr ер нь баг ахиж гэрээ хийхгүй болов гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд биш өөр юм болсон юм шиг. Заавчлаа тий. Одоо засал байна. Хурц явж шууд нэг партаар тэгээд тэр чинь дуусгах гэж байгаа юм бол. Хэсэг дараа бүгд Steve Kerr-тэй уулзсан. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Сэнгүр брэнд 18 years of emotions. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCo гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10-т багтсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Тэр бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос.
Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Гэм 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Tokyo Pick-мээр таамаглаад үзэх үү? Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очсон шүү дээ. Йоо. Tokyo App-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pick-мээр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCo гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10-т багтсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Жилийн турш Монголын Сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Сэнгүр брэнд. 18 years of emotions. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гин гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Албан ёсны иргэдэг. Дээрээс нь бусад хатраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Энэ бодогтойгоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энэ бодогтойгоо үйлчлэгээ 34 дугаарыг та бүхэнд хүргэж байгаа хэлмээрээ нэвтрүүлгийн Platinum Event гэх чинь үндэсний дээдлийг аль биснэ Токиогоо тоглолтын барьцааг зөвхөн Токиогоос тавх хараарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэж Powerade спорт тусуугаад цоошин өнгөтөртэйгээр бас иргэн ирсэн байгаа. Тэгээд та бүхэнд хэлмээрээ нэвтрүүлгийн Platinum Event гэж PC Mall электрон маркетинг хэлбэрээр Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийг аль биснэ хэрэгтэй ууштахаагүй лизингээр зөвхөн PC Mall-аас тавх аваарай гэдгийг хэлмээрээ. За тэгээд мэдээж нэвтрүүлгийн Platinum Event гэж Монголын хамгийн зөвлөж шаарыг Сэнгүр Ультра смут ультра кул байгаа гэдэг хэлхтэй таатай байна. Тэгээд спонсорудаас энэ Tokyo-гийн зүгээс бас баярлалаа гэдэг хэлмээр байна. За тэгээд нөгөө түрүү яг юуг нь яатсан? Юу ярих гэж байгаа юм хэлсэн байсан. Тэгээд стикер. Тэгээд стикерээс шүү. За тэгээд уул нөгөө тэр нөгөө плейний хамгийн сүүлийн тоглолтын дараа нөгөө Draymond Stephen Curry-тэй гуруулаад хөвлөлдээд сүлийн мөчүү маяг тэгээд хамтдаа ингээд айсанд баярлалаа. Юу болохыг мэдэхгүй гэхдээ ерөнхийдөө бол та хэлээд ер нь дуусчих гэсэн. Тэгээд мэдээллүүдийн сонсголууд ер нь бол ахиж гэрээ хийхгүй гэж хэлсэн. Амармаар байгаа. Машин тим юу ер нь бол тэр бол барыг ядарч байгаа 80-90% байна гэсэн. Гисэн чинь 2-3-7 хоногийн юугаар нөгөө хоорондоо идэрчсэн нөгөө 3-7 хоног амраа тархиас иргээсний дараа 20 саяг сонсоод гэрээлээ гэж. Гөө юу гэсэн нөгөө хоорондоо нөгөө юугаа бол 2-7 хоног гарan бус юм ба шүү дээ хоорондоо нөгөө юугаа ярилцаад ингээд яах вэ хүү гэх. Тэгж байгаа юмсан албан ёсны юугаар бол түүхэнд хамгийн өндөр дүнтэй буюу Xbox-ыг 15 сая доллар байт юм байна. Өөрийнх нь. Өөрийнх бас ахур байгаа юм байна. Xbox-ыг нөр хамт байгаа юм байна. Тэнцүү юм байна. Тэгсэн чинь тэрийг даваад буюу 2 жилийн 35 сая доллар буюу 17.5 сая доллар нь түүхэнд хамгийн өндөр болж байгаа юм. 15-оор Xbox-тэй стикер хоёр өөрсдөө юм байна. Тэгэхээр тэр гэрээг хийж тэр үлдчихэж байгаа юм байна. Анхны 2 жилийн тэ 17.5 бол хамгийн өндөр. Тэгэхээр хамгийн том хоёр ер нь яг зөв энэ юу л дээ 60 сая гэрээтэй тоглогчид анх удаа гарсан шүү дээ. Тэр нь бол NBA Евролигийг анзаараад тахаар тасалжуулагч ер нь топ тоглогчийн цалин
тасалжуулагчийн цалин тасалжуулагчийн цалин топ тоглогчдын цалинтай харьцуулахад 33% нь 3.1 нэ. Ер нь бол. Тэгэхээр одоо яг би яг Кэриг гэрээ хийх болов анхны 20 хийн бол доо гэж бодсон Кэрл болчихлоо. Гэтэ 10.5 болчихно тий. Гэтэ юу ингэх гээд л нөгөө дундаж ер нь нэг цалин бол 5 сая байгаа юу? Биш үгүй шүү дээ. NBA-ийн тасалжуулагчийн цалин чинь эхэлж байгаа цалин 4 сая болсон байгаа юм байна ер нь бол. За. Тэгсэн чинь Портландын 1.5. Одоо хамгийн бага 4-өөс эхлэх. Хамгийн анхны NBA-ийн контракт ингэж штэ. Хамгийн анхны NBA-ийн контракт дунджаар 4 сая орчим гэж. Тэгэхээр яг 3.1 гэсэн цалин байгаа баг. Тэгэхээр 5 ч юм уу тий. Тэгэхээр дундслаад 4 сая гэж байна. NBA-ийн head coach-ийн хамгийн анхны одоо rookie салжуулагчийн цалин. Тэгсэн Portland ч 1.5 юу. Тэгэхээр дундаж цалин ерөнхийдөө явах та хараар ингээд бодохоор нэг 8 сая 10 тийм байх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Rookie тамирч 13 сая аваад шүү дээ. Одоо драфтын 1-2 баяр бол. Тэгэхээр чи яалтчгүй бас өсөх ёстой байх л та. Тэгээ уусаа яг тэгэл Warriors-ийн зүгээс бол энэ маш зөв шүү дээ. Тэгээ одоо тасалжуулагч ховорцсон Steve Kerr-ийг алдчихвал одоо өөр бас хүн авчрах нь рисктэй. Ялангуяа Stephen байгаа үед. Гэхдээ их мөнгө л зарж байна да. Таны гэрмаас гарч байгаа шүү дээ. Гайгүй. Баг яг жоохон мөнгөтэй юм байна л дээ. Salary cap хамаагүй л дээ. Хамаагүй юм чинь. Тий. Гэхдээ яг энэ хүнд бол бас ийм цолон юу тавтай тийм шүү дээ. Хүртэх хэрэгтэй. Хүртэх хэрэгтэй. Одоо нэг ийм бид Phil Jackson салжуулагчийг Michael Jordan, Kobe Bryant гэл хамгийн шилдэг багууд дээр очивол айгүй олон бүгж авчлаа гэж ярьдаг те. Steve Kerr салжуулагч гэсэн бүх бүгж Stephen Curry-тэй хамт авсан. Тий. Тэгэн гол надад нэг ийм асуулт байгаа байхгүй. Curry-гөө багийг тасалжуулах Steve Kerr юу чадах вэ гэсэн тийм нэг сонирхол татсан юм байгаа байхгүй. Бас тийм бас байж болно. Бид нэр хизээс тийм үзэхгүй те. Үнэн шүү. Одоо чинь хин өмнөсөн бид нар энэ талаар Phil Jackson-ийн талаар ярьсан шүү дээ. Тасалжуулагчийн баг нь сайн. Яг зөв мэдээж head coach гээд бүх шийдвэр эцсийн шийдвэр гаргаж байгаа хүн анхаарал нийтэд орж оцсон. Бид нар 300 давтлагын нэг жишээ болоод ярьж л байсан. Тэгэхээр одоо яг Steve Kerr мондөг цаажуулчтай бид нар энэ хариулт хийж олж чадахгүй те. Тэр нь одоо энэ 2 жилийн ягаад дуусгах юм те. Одоо 60 настай. Стефтэйг хамт ерөнхийдөө. Стефтэйг орсол дуусгах тий. За 60 авцсан баха тий. 60 таа тий. Юу өчтөр өглөө драфтын нөгөө лотерей суглаа боллоо. Нэг албасрыг гарлаа. За баярлалаа Вашингтон. Вашингтон. Ютад ч гэсэн. Одоо ингээд ер нь залуучуудтай баг айгуу дажгүй өрсөлддөг болоод ингээд технээс төрүүлж мөрүүлэл хилэгцэн шүү дээ. Одоо Spurs, OKC гээл. Тэгэхээр би Wizards одоо дараа жилийн Ютаг бол би шууд плей-оффын дайралт гэж бодоод байна. Тийм учраас Triple J-ийг авсан. Тэгэхээр би солихгүй байх гэж бодоод байна. Тэгээ одоо Вашингтон бол дараагийн жилээс плей-офф руу дайрах байх. Тэгэхээр Вашингтон одоо Devontae-гийн тоглогчийг нахан баг тодорхой. За тэгээд Trey Young, Anthony Davis хоёрын тоглоно гэдэг юм бол одоо Wizards-тай үлдэнэ гэдэг юм бол тэгээ Alex Sarr байгаа. За ингээд энэ жил бэлдсэн залуу тоглогч нь нөгөө Trey Johnson байна. Тэгээ Bilal Coulibaly-гийн хөгжил сайн байгаа гэх. Тэгэхээр Wizards баг бол бас чиж боломжийн болчихоо. За тэгээд Utah Jazz багийг 2-2-оор сонгож байгаа ч гэсэн одоо юу гэдэг драфтын 1-р сонголтыг хийж байгаа юм шиг тийм тоглогч нар 2-оор аавна. Энэ жилийн драфт чинь тэгээд түүхэн драфт гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр хамгийн тэр нөгөө нэг тэр Clippers-ийн эрх чинь OKC-ээр очих юм байгаа юм да. Үгүй юу. Энд дээр авцсан. Нэгээс 4 protect гэсэн 5 авцсан. Нэгээс тэгээд хамгийн амар 100 боц чинь ингээд хичнээн тоглож болцсон гэдэг болчихлоо шүү дээ. 100 боц ганцаараа тэнгууд Clippers ч одоо хин яасан Bones шээ Матурнес эхлээд ингээд хид хидэн тоглож тэгээд одоо энэ 5 тагцсан. Энэ 5 дахь нэр тийм шүү дээ. Нэгээс 5 гэж дутсан, нэгээс 4. Индиана алдчихж байгаа байхгүй. Индиана алдсан. Харин Clippers-д одоо яг хиний хажууд бэккорт бүр амар болох боломжтой болчихж байгаа. Яг үнэ. Одоо угаасаа Матурн Гарланд хоёр чинь залуухан шүү дээ. Тэгэхээр одоо 5-аар гэдэг чинь сайн тоглогч. Ер нь нэг ер нь 15-д ч юм дандаа тэр дажгүй тоглогч байгаа юм шүү энэ жилийн одоо драфт ч ер нь. Яг үйл байсан шүү дээ. Энэ жилийнх чинь бүр онцгой гэдэг байна. Одоо эхний одоо бүр Атланта Hawks гэсэн баг эхний сонголтыг хийж байгаа юм шиг тийм тоглогч нар аавна. Ер нь бол амар тийм таалант. Одоо хамгийн гол нэг юм байгаад байна л урд нь NBA-гийн гэрээ хийжиж нөгөө нэг мөнгөтэй золгодог байсан бол одоо тийм баян гараад одоо амар баян гараад цадсан гараад орж ирж байгаа байхгүй гэдэг чинь. Нөгөө Бүзрийн хүүхэд байгаа шүү дээ. Бүзрийн хүүхэд байгаа. Бүзрийн хүүхэд
Бүүзрийн өндөр нь амхан байна. Бүүзрэг баг 3 сон шүү дээ. Өндөр нь тий. Өндөр нь нэг нь урд тоглох, нэг нь самбар тоглох хоёр. Энэ ихний баг 3-аар хаа. 3 ихний 3-т баг орчих бах тий. Энэ дундаас Азгүй тэгээд удирдлагынгаа шал эрдэнэц байстэй доош уучих юм. Харин тийм ээ. Тэгэхээр яг Вашингтонд бол сэтгэл хангалуун. Би Вашингтон тийм хараа. Антони Дэвис NBA-ийн түүхэнд 3 удаа солигдсон. Гурван дээр нь драфтын 1 гэдэг юм гарч ирлээ шүү дээ. Тэгсэн байлээ тий. Тийм байлээ тийм. Антонис Hornets-оос явсан жагаа Hornets нь юу авч байгаа? Zion Williamson. Тэгэд Lakers Dallas-оор сольсон Dallas Flag сая Dallas Wizards-аас Wizards нэг рүү авсан. Тийм байлээ. Wizards зүйлээ Дебанцаа юм уу? Дараагийн баг нь яаж жаал эдийг эдийг авах юм шүү. Муу авах дээ. Чи 3 номер 1 юу? Эдийн явах тодорхой юм байна. За юу вэ? Тэгэхээр бас нийлээ юу болох юм бэ? Тэгэхээр яг драфт амар мундаг драфт мөн гээд яах юм бол эдий байх хэрэггүй байхгүй. Тий. Яа бас. Би муу мундаг гэдгийн зүгээр юу хэлсээр нөгөө mock draft-ыг харсан байхгүй юу? Golden State Warriors-ийн 11-т шүү дээ. Тэгээд харсан. Тэгсэн чинь Mike Dunleavy яалтч Австрали лиг дээр очиод тэр тоглолтыг үзэж байгааг би харцсан. Одоо тэр үнэхээр Мексикийн залуу байгаа Lopez гээд 20-той. Бүр үнэхээр идэж уучлаа Австрали лигт. Бүр тэр ихэд 11 дээр яг mock draft Австрали лигч бас хатуу Golden State Warriors 11 идэж ууж байвал тэр тоглолт дээр шүү дээ зүгээр бэлэн тоглогч. 20-20 хийж байгаа. Бэлэн тоглогч. Бэлэн тоглогч байлаа. Гэтэ 20-той шүү. Тэр тоглогчийг чинь аав mock дээр байлаа. Тэгээд Mike Dunleavy яг тэр тоглолтыг үзэж байгааг би харсан байхгүй. Тэгээд яг ер нь тэгэхэд 11 дээр байгаа тоглогч тийм байд гэж бодохоор ер нь сайн байна даа гэж харсан. Тий. Тэгээд тэгэхээр яг энэ жилийн драфт ер нь нэлээд сонирхолтой байх болов гэж бодож байна. За одоо бүгд юу вэ? Гой цуглуу орцгоё. Minnesota Spurs тийм ээ. Minnesota талбай дээр одоо 3 тоглолттой. Аав яг тэгвэл гэрийн даалгавраа маш сайн гэдэг ихний тоглолтыг авцсан тийм ээ. Яг давуу тал бол энэ тоглолтын өмнө Minnesota байгаа шүү дээ. Талбай дээр очсон 1-1 гээд. За. Руди Гобер. Гобер сайн баг оо. Гобер яг ер нь дандаа муу болоод байдаг Гоберийн сайн байгаа шүү. Spurs их тийм тоглогч нар. Залууч нар бас. Хэвэлтэй шүү. За ингээ баазардаад 1 хоногийн зөрүүтэй болгож муу эхлүүлсэн тоглолт ихний үе сайн хаасан даа минсад. Харьцангуй тоглолтоос тоглолтод Эдвардсын гимтэл бас гайгүй болоод байгаа юм шиг харагдаад байна шүү тийм ээ. Ер нь нөгөө ихний тоглолт нэг л бенчээс гараад арай ингэ сул тэгээ хоёр дахь жоохон ингэ цусан ингэ. Эдвардс тийм ингээл гимтэхээр энэ их хурд ирэх юм тий гимтлээс чанга бит яах. Би сайн байна тий. Онцлог. Тоос янгуучлах байх уу? Эсвэл тийм хаа. Тэндэл баг. Одоо зарим тоглогчдод тоглохгүй хэмжээнд байх юм бол тоглолцдог ч юм уу тий. Тийм их биш үү тий. Хувь нэг нь өөрийнх нь бас юу тийм шүү. Йоо. Өшөн нөө. Энэ залууд мэрт болцсон тэр чиг хэрэгтэй. Тэс гоё юм засагсан мөнгөний өдөл тоглоог залуу тэгэл өдөлт яг тоглосон юм. Одоо их минут авахгүй чадахгүйсэн тоглогч. Плейоффс хавуулаад ивчилт ингээд энэ тоглогч өөрөө ингээд цалингийн юу сонголт гэл зөндөө юм гоё юм билээ. Тэгээ нээлт авчих шүү дээ. Өндөр ч юм биш метр 98. Джейден Макданаас энэ тоглолтод 22 довтлогоо гүйцэтгсэн. Гэтэ довтлогооны оновч харьцангуй муу. 22-5 бахаар. Яа. Мессел. Тусам мөгч гэсэн ерөнхийдөө бас яах бол гэдсэн тэгэл асуудалгүй тоглоод байна тий. Энэ гурав цолт дээр тусам байлоо. Сайн бол тоглоо бай. Тэгээ гурав дээр нэг сайн тоглоо баг. Дөрөв дээр сайн. Тэгсэн. Тэр тусам цай тусах юм чинь маш сайн тоглосон. Алдаа нэхэл энэ дөрөвтэй. Вемби энэ дээр бол амар тоглосон. 9 оноо 15 самбар 5 бөмбөгний хаалттай. 5 хаалт. Өмнөд нь 12 блок хийсэн болов. Тэр чинь ихний тоглолт. Тэр бол тий. Хожигдсон гэдэг.
Тэгтэл 12 блок тий. Ондоо 12 он авчихсан шүү дээ гүн тий. NBA рекорд үстэй. Рекорд, плей-офф рекорд. Рекорд нь 11 10 байсан уу 11 байсан уу? Тэрийг шинжилсэн. За ингээд тийм 115 108. Цаа талбанд автлаа. Цаа 5 талбай авчлаа шүү. Бүгд статик харъя те. Уг нь Spurs биш Minnesota хожих хэрэгтэй байсан биш үү? Яг нь Minnesota хожчих юм бол тэгээд талбайд давуу талаа баталгаажуулчихна гэсэн үг үстэй мөр те. Тэгээс юу л 4-1 гэр Minnesota хожих юм л. Юу ч амарч нь гэсэн шүү дээ. Амарч нь хийвчсэн шүү. Чи ахын битий ахын тийм хамаагүй тийм юм байхгүй. Жохоо баримжаатай ярина. Лата 2-2 болчих гутан баримжаатай ярина. Та суралдаа юу гэж гисэн? Юу? Minnesota гэж гисэн шүү дээ. Minnesota гэж гисэн юм уу? Spurs гэж гисэн. Minnesota-г өгсөн болоод дуухгүй шүү. Minnesota гэхдээ хожиж болно шүү дээ. Яг болохгүй гэж. Болохгүй тийм шүү дээ. 2-2 тэнцүүлнэ шүү дээ. Яг өнөөдөр ч ихтэй ялцчихгүй. Энэ тоглолтын дээр өөрөөсөө болцсон л даа Spurs. 3 тоглолтын дээр Антони өдөрт 32 оноо аваад маш өндөр хөлтөд болоо сайн тоглосон шүү дээ. Зөв яг нөө дэмж тоглох хэрэгтэй байсан. McDaniels. За тэгээ энэ цуврал ер нь плей-офф ер нь бид нар Julius Randle-ыг бол бас яг тийм тултал хэмжээнд тоглохыг ерөөсө харахгүй шүү дээ. Энэ тоглолтын жишээ нь 3 тоглолтод 12 тоглолтод 3 тоглолт амжилттай болгосон. Яг ихний тоглолтод ч Randle болно гэхээр 20 оноо авсан тий. Тэр чинь нөө чухал оноо авсан гол нь. Багийн гол тоглогч болчих жоох. Тэнгуудлыг 2 дахь гол тоглогч шүү дээ уг. Тэрнийхээ үргийг жоохон дутуу гүйцэтгэхэд нөө Досумоос 12-3 гээд авталчихж байгаа. Тэг хэрвээ багийн Эдвардсыг жоохон дэмжиж өгсөн бол 3 тоглолтод ч гэсэн Minnesota хожих боломжтой. Сая сүүлд Wemby-гийн 3 шидэлтэл хожил авчирч байгаа. Тэрнээс ойрхон 3 оноо яваалсан. Баясаас нэг бас баясаа. Ер нь Minnesota яавал одоо нэг тоглолт шиг тоглолтыг бол ахиж гаргахгүй. Ер нь яах хэвээр ер нь хожиг бол зуралд. Би ч хожим гэж бодохгүй байх та тийм ч зүйлээр асуудаг. Тэгээд хожиг үл яа зөв энэ сурал дээр зөв сая хэлж ин Randle угаасаа уг нь бол байрал дээр Randle одоо ер нь бол Minnesota юурыг харьцуулах юм бол Randle давуу тал байгаа шүү дээ. Аха. Өмнөсөн сурлалын өмнө ярьжсэн энэ сурал дээр зөв Wembanyama өндөр юм шиг харагдаж байгаа боловч яг байрлалын тоглолт дээр юм бол Minnesota илүү биерхэг хүчтэй байна тийм. Тэгэд гэхдээ нөө сурал иргэдэг хоёр дахь тоглолтын дээр Spurs тоглолтын арга барилаа, тоглох арга барилаа өөрчлөлт гараад ирсэн давуу талыг үүсгэж байна л да. Тэгээд тэр утгаараа энэ сурал дээр одоо Randle өнөөдрийн тоглолтын өөрчлөлттэй харагдсан. Яг хэрэгтэй үед тэр волейбол айгүй сайн хамгаалтыг хэмжээн Randle 1-1 аваад байхаар хамгаалт өсөв хэмжээн. Тэгээд тэр давуу талыг илүү аль юу давуу тал нь юу вэ? Тэрийг л илүү ашиглаж суралт хожих боломж гаргалтай. Яг оо тэрэн дээр Randle юм да тийм чинь тэгээд хэцүү л. Тулгаа. Юу боломжгүй л шавж байна. Үгүй боломжтой хоног нэг хэсвэртэй хэлэх юм байхгүй л гэж. Анаа тэр Minnesota тэр. Дөрөвт тоглолтыг үзээ л та. Үзээ дөрөвт тоглолтыг. Өнөөдөр өглөө болсон тоглолт. Яг өнөөдөр яг үнэндээ Spurs. Тэгвэл Wemby бол өөрөөсөө болчихсон доо. Одоо юм дараагийн тоглолт шийдэх үү? Тоглолт хамгийн чухал тоглолт шүү дээ. Үгүй харин шийдэх үү Wemby гэдэг бас сонирхолтой байна тийм. Хэрвээ шийдэгвэл плей-офф тэр гуйха. Плей-оффын үед бол гайхах. Би тэгж бодохгүй л. Шийтгэж барихгүй байх уу чинь одоо мөнгөнд торгуулахгүй л бодвол. Яг тэгээд бас өөрийнхөө энэ ч дөнгөж нөгөө Wemby чинь бол плей-оффын нөгөө ихний плей-офф шүү дээ. Тэгээд аюу гой өндөр явж ирсэн бүх статистик өнөөдөр ингээд тоглолтон тоглосон 4-4-4 гээд нам уучж байгаа байхгүй бүх юм. Түг гээд жоо унж шүү дээ. Түгэнд дээ биз дээ. Дунд чинь пак гээд багасчихж байгаа юм те ер нь. Хортой л та өөрт нь ер нь бүх юм статистикийн чортой, багтын чортой. Dylan Harper-ын сурал сайн байгаа. Одоо яг нөгөө NBA-гийн тоглогчдын хүүхдүүд чанартай гарч ирж байна те. Өрдний одоо тий өрдний хүүхдүүдийг бодвол тийм үнэ. Ronnie James болсон уу? Назри. Энэ бол бас өндөр өнгөт бас. Назрид ч ер нь бол энэ самрын байрал тоглодог тоглолцоос байм энэ хоёр ер нь энэ төрүүл шүү. Өнөөдөр энэ бол бас тэ энэ яалчуд харж байгаа санаатай байна тийм. Тийм ээ. Энэ ч бол ялтчихгүй.
Мухаач үлдээ. Хөөгдөх юм л да. Нэрээ үнэхээр шаардлагагүй үлдлээ нөө. Өстой шаардлагагүй л тий. За ингээд Ларент 2 болоод шууд талбай өгөх. ингээд давууд бол ятчихгүй юм дээр ичиж байгаа тий. Миннесота тий. Гэхдээ Спурстэй амар тоглосон. Корнет өнөөдөр харьяастай нөгөө Вемби суусаас болоод цээжинд нь цус хамтдсан харьяастай 30 минут гүйснэ яа. Хин гинэ? Корнет. Өөр гүндэг байхгүй ч тийм. Үгүй яг нөгөө Суугаад 1 минут суугаад гарч ирээд байгаа нөгөө Plamli гэдэг Олиник бас нөхдөл яг бодогдтал нөхдөл байх. Тэгээ ашигладаг юм билээ. Тэгээд 1 минут сууж байгаа юм амархаар. Тэгээд ч яг өнөөдөр ч цээжинд цус хамтдсан баха ёо. Их удаан юм билээ. Гэтэ сайн байсан. Корнет сайн байсан шүү өнөөдөр. Сайн хамгаалсан юм. За гэхдээ ерөөсөө л Миннесотын давуу талыг авч чадахгүй л байгаадсэн ерөөс. 3 дугаар үед дээр Spurs дээр нь гарчих шүү дээ. Тий. 4-дөж дээр байх шүү дээ. 3 дээр нь гараад орсон ч тэр өдөр дээр л эхэлнэ л дээ. За энэ залгаараа 2-3 дараач хийсэн шүү тий. Энэ жилийн гэхдээ Rookie анги ер нь сайн байна шүү. Тэгээ ер нь жилээс ил цааш юм дөө. Яг 20 өмнөх жилийнхаа Боксинг бол амар шүү дээ. Сар хинч бүр минут Сашаа чинь бүр одоо минутгүй болчихлоо. Дахиад дараагийнх нараа тэр 2 дахь. За ингээд Spurs бүр 6 оноо илүү тий. Антони бүр Чухал үед нэг суперстар нь тоглож эхэлж байгаа. оо яг маш яг наач. Ерөөсөө Эхний 4-р эхний 16 оны 12-ыг нь Антони өдөрчсөн. Тэгэхээр яг нөө оноо ихтэй ингээ илүү болов. яг тулсан газар Антони өдөрчийг суперстарын ажлыг аягуулсаа хийсэн л дээ тий. Энэ хийж байгаа. Энэ ч нэг оноо илүү гарч Амар л да өдөрт сэтгэл бол. Тэгэд хэнийг мэдлэг очиод яаж юм те. Тасаж өгч чи. Чи энийгээ авах мэдлэг ингүүт. Dylan Harper сэлгэнээс маш сайн тоглолтыг үзүүлсэн тий. Дээр дороор бол 3 минут гэхэд Spurs илүү. Сэлгэнээс 24. Одоо ингээ 2 дараалсан юм. Гобер 2 дараалсан тоглолт өгдөг үстэй. Тий энэ ихнийх нь энэ алдаатай те. Бэмбис мөн санийхыг алдсан ба шүү дээ. Чи Дараа райнд л өгчдөг үлээ. Гүн талбай дээр байгаа бүрэлдэхүүнийг харалтаа Миннесотагийн. өндөр үстэй. Гобер райнд Назрид 3 зэрэг байгаа үстэй. Амар өндөр гэсэн үг. Амар өндөр шүү дээ. Тэгвэр эдгээр харин бид нар том баг шүү гэдгийг харуулад байгаа байхгүй юу? Давуу тал одоо энийг л сайн ашиглаж чадах хэрэгтэй те. Вембаньямаа жоо хэцүү болчиход нөө яг доор зогсчихоор. За гэхдээ ингээд барих гэж бас тоглолтууд ерөөсөө сүүлийн секунд болтол ерөөсөө явсан шүү дээ. Энийг Хөлөөрөө бүр яаж авдаг те. Хөлөөрөө. Тасамгийн алдаа болгодог. Энэ бас яндооны те. Алт гол дээр ингэж авсан. Бүгаараа ингэж авсан. Миннесота 2 удаа прессингд орчих. 3 ч юм. За тэг эндээс ингээд дууссан. 5 минут зүрх болсон яах шав тий. А Миннесотагийн хөвчүүд бол чухал тоожл ягаад бол ингээд сурлыг хамгийн 6 тоглолт руу чинь багтаа авчиж чинь тийм ээ. Буцаад талбай центртэй тоглолт боллоо. Айгуу том юм ихгүй юу? Яг энэ ер нь ийм 7 тоглолт гарах магадлал өндөр шүү дээ. Өндөртөө ганц суурал нь болчиход байна шүү дээ бараг л. Бараг тий за бараг тийм баг шүү дээ. Detroit Cleveland бол 6 дээр дуусч магадгүй. Одоо энэ тоглолтын дараа орж ирсэн бодол юу гэхээр Spurs яг одоо энэ шинэ бүрэлдэхүүнээр энэ шинэ dynasty-г эхлүүлээд багийнхан Spurs багийн карьерээр энэ шинэ dynasty-гийн хамгийн чухал тоглолтын 4 тоглолт байсан байхгүй. Хэрвээ энэ тоглолтын дээр Spurs хоцсон бол 3-1 гэдэг энэ сурал баг хоцсон гэсэн үг шүү дээ. За тэгэн гол Minnesota хожигдохын тулд юу хийсэн бэ гэхээр за ер нь бид нар Wemby-г хожихын тулд Wemby-тэй аим контакттай маш хүчний тоглолт энэ өндөр турхай биетэй нэр зодтолдох барилдах хэрэгтэй байна гэсэн. Энд нь Wemby уцаарлж эхэлсэн. Амар ядаргаатай санагдсан. Тэгээ залдуу тоглогчийн туршлагагүй үйл гаргаад энэ үйлдэлийг гаргаад ерөнхийдөө бол Миннесотагийн мэхэнд орцсон л гэсэн үг байхгүй. Ер нь Wemby талбай дээр байжсэн бол Spurs хожих магадлалыг өндөр байлаа шүү дээ. Бас нэг зүйл ажиглагдсан энэ тоглолтод Spurs багаараа 6 удаа 3 он шидэлтэй амжилттай болгосон. Тэгэхэд Нью-Йорк Никс
эсвэргээр нэг үед 11 удаа 3-аас хийгээд McBride ч 7 удаа ганцаараа хийсэн шүү 3 оны шилдэг амжилттай болгосон шүү. 3 оны шилдэлтийг шидүүлээд хязгаарлаад ингээд бид нар хожиж болох юм гэсэн гаргалгаа Миннесотад ороод ирж байгаа байхгүй. Вемби байхгүй боллоо бутал бүрэн дайрсараад эхний 2 тоглолтод Миннесота 36 38 оног бутал багаас авсан бол энэ тоглолтод 50 оног бутал багаас энэ яг гол зүрхэн гараад өгч талж ярьсан. Баясаа ер нь энэ дээр. Юу дүүс тоглолтын дараах юугаар. Гэхдээ тэгээд давуу тал нь юу байгааг сая энэ хайлайт юмс хийсэн шүү дээ. Тэгээд давуу тал нь бол рандл дээр байгаа байхгүй юу? Тэр байрал дээр. Тэгээд гол нь харин Вембаньямаг байхаар хэцүү болчиход байна. Үнэхээр хэцүү болчихно. Тэгээд Назрид рандл хойлоо гарч ирээд дандаа тэр 3 шуум орчин бөмбөг авч жаад face to face хийгээд дайрж аваад. Тэгээд гол үндсэн хамгаалч шампань байгаа даа хөвчлэн. Тэгээд шампаныг яг тийм мөр Назрид бол зүгээр яг ингэ цэвэр уур чадвараар ингээл бараг холбогчил залсаар бол нэг 500 секунд залсаар бол нэг юм хэцүү юм шүү хуурч юм уу чадвараар авнаа болж. Рандл болохоор шампань яг рандлыг яг хэцүү байдалд алхуулаад эвгүй алхуулаад хамгаалгын төсөлтөөр Вембаньяматай уулзуулчихад байгаа. Тэгэхээр энэ дээр л асуудал байна. Тэгэхээр зүгээр миний хувьд бол Spurs угаасаа энэ суудлыг давуу тал хэлсэн байна. Тулгаа дээр. Би суурал гэхлээр Эдвардс тоглол Миннесотад гэдэг өгсөн. Тэгэл Эдвардс тоглож байгаа учраас Миннесотаг яг бодит төдөл Spurs угаасаа илүү л байна л да. Яалч юм. Гэтэ яг Миннесотаг 7 тоглолт гаргах гэж бодоод энэ 7 тоглолтыг тэгэл хэрхийг ингээд мэдэх хаа. Би бол зүгээр юу гэдэг харахаар одоо 4 тоглолт гарлаа шүү дээ. Тэс өнөөдрийн тоглолтыг хараад надад зүгээр одоо ёстой туршлага энд нийлүү гэх юм бол ялтчихгүй. Миннесотад байгаа болохоор дээрээс нь залуу баг анх удаа гэдэг ари утаа үнэрлж байгаа. Тэгээ одоо энэ өнөөдөр яг сайн ханарын хэлсийг нь 2-2 болно гэдэг бол шүү дээ. Залуу тоглолт тодорхой хэмжээнд дарамт үгүй нөө. Аим дарамт үгүй шүү. Тэгэхээр талбай дээр нэг өөрсдөө талбай дээр хожиж болно шүү дээ. Тэгэхээр үүдээ Spurs талбай дээр одоо тоглохоор залуу тоглогчдор би нэг заавал хожих ёстой гэсэн юм толгоонд юмтай орж ирнэ. Тэгээ Миннесотад Миннесота ч сүүлийн 2 жил бүсийн финал тоглосон түлхүүр нь юу вэ гэхээр Миннесота эсрөгийн талбай дээр маш сайн тоглодог баг байна. Маш сайн тоглодог. Тэр би давуу тал тэр нөгөө лидертэй бас холбоотой тий. Лидер нь өөрөө тийм сэтгэл зүй сайтай ийм одоо алуурчин сэтгэл зүйтэй тоглогч шүү дээ Эдвардс чинь. Тэгэхээр бусд нь бас ерөнхийдөө ингээд нэг тэр аавраунд нь ороод тэгэхээр Миннесота эсрөгийн талбай дээр маш сайн тоглодог. Тэр би 5 тоглолтыг Миннесота авах би 5 тоглолтын дээр Spurs дарамт ихтэй гарч ирэх бол гэж бодлоо. Яг бол хожигдчих юм бол нөгөө талбай уучна гэсэн тийм Миннесота бараг нэг алдах юмгүй ч юм. Алдах юмгүй тий. Тэгэхээр тэр талхаас нь яаж байгаа. Тэр дарамт нар залуу хүмүүс яах юм тий. Би бол яг туршлага би юу гэдгийг харж байна шүү. Эдвардс гэл ингээл Гоберт гэдэг ер нь Вембиг ихний тоглолтын дээр хожиход маш сайн болсон. Маш сайн болсон. Яг Вембаньямагийн нэг юм ихний тоглолтын дээр бас итгэх 3 шумны гадна зогссон. Тэгээд цуврал 4 тоглолт харах юм бол эхний тоглолтын дээр 8 удаа, дараагийн тоглолтын дээр 7 удаа, гурав тоглолтын дээр 4 удаач лөө. 3 шийдэлтэй орлох нь багасаад байна. Тэгэхээр 5 тоглолт бол хамгийн чухал тоглолт болно энэ цувралын. Тэгээд энэ цуврал дээр өстэй яг нөгөө тэр дарамтаасаа гарч чадахгүй гэдгийг бид яг үзэхэд үлдсэн. Амар өнөө гэл. Сэтгэл зүйчин тэгээд ер нь ямар спортын хамгийн чухал зүйл мөн үстэй. Одоо энэ сэтгэл зүй ярин жоохон 50-50 болчиход байна. Аль нэг талын давуу тал алга. Тэгээд ёстой яа гэм бол. Тэрээс би одоо home court-ыг давуу тал гэж үнийг харахгүй. За хагас гişээ бол эхний яшта бодвол те 2 цуврал ингээд шүүрдэж дуусах магадлал өндөр болчихлоо. Нөгөө 2 цуврал нь хоёулаа 7 гарах бас магадлал тийм те. Одоо Кливлендийн хувьд тоглолт маш чухал. Кливленд хожиж тавихгүй тоглолт. Заавал очих ёстой. Тийм. Хожигчвол 4-1-ээр дуусах гэж байна. Детройт очоод. Хожих юм бол харин зүгээр харин 7 цуврал гарчих гээд. Юу бол хожсон ч 7 тоглолт гарах магадлалтай нөгөө цуврал нь бол. Тий. Яг хэрэг өөр л дөө. За тэгэхээр ямар ч гэсэн дараагийн дор гэхэд бол энэ бол юу бол цуврал бол ерөөхдөө дуусах талбай. Дууссан шүү дээ. Дуусаад бүсийн финал эхэлсэн тий. Үнжил яваад байна гэсэн тий. Яг 7 дахь тоглолтууд 2 хоногийн зайтай. 2 хоногийн зайтай. Тэгээд юу дуусаад хэд хоног амрах вэ? Яг юу бүсийн финал 3 хоног амрахтай байгаагүй л. Нэг 2 тий яг зүгээр бүсийн финалийн нэрс тодорцсон байна л гэж ойлгож байна. Тэгээ нэрс тодорцсон байна. 7 дахь тоглолт гарвал хамгийн сүүлийн хугацаа нэм гарах тахгүй юу? За тэгээ тоглолтууд маань бас гарч байгаа. Нэм гарах хүрх юм уу данчулээ 3 дахь 5 тийм нэм л юм байна л да. За тэгээд энэ би тогтоод 5 хүн хамтаагаараа залуусаад тэгээд маш сонирхолтой энэ дараагийн доног гэхэд бол нөгөө бүсийн финалийн нууд тодорцсон байх нь байна. Тэгээд бид нар 5 хүнд бас эрт логт яг энэ цагтаа бүгд хамтдаа уулзцгаая. Тэгээд баясаа ганцгаар.
Yeah, 100. Sounds so funny when I can keep it 1,000. I know you don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company, cause I feel like 3,000 energies is down on low, cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, yet your vision must be closed a little bit.